Яа даа мэн тий. Ингээл шууд гиндүүлж байгаа ордог шүү дээ. Энэ сая шинээр гаргасан Жиндрогийн шинэ лямонтай. Тэгээ та нарт дэлгүүрүүдээр үзээрэй. Бүгдээ өнөөдөр анхудаа хамталж үзцгээе. Энэ нууж байгаа шүү дээ энэ та нар. Манай англиных энэ л аа тийм. Чичгэн маасан тийм англиных айхууд болох. За cheers. За сайн бацгаана уу ингээд подкаст тавьчихсан. За сайн бацгаана уу эрх мөндөд сонсогчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд дэлхийн өнцөг булан бүрээс дээрээс нь Монгол улсынхаа бас өнцөг булан бүрээс сонсож байгаа бүх сонсогч нартаа баярлалаа. Тэгээ цоо шинээр бас сонсож байгаа сонсогч нартаа энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Пүү гэдэг энэ хүнийг Англиун гэдэг хоёр нийлээд Төмсловн нэртэй подкаст хийдэг байгаа. Тэгээд Төмсловн подкастын маань одоо яг бүх тоогоор ярих юм бол 45 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. Тэгээд энэхүү дугаар яваад бит хоёр 7 сард төр завсарлаад 8 сарын ихээр бас үргэлжлүүлээд бичих байгаа. Тэгэхээр сонсогч нартаа төрүүлээд энэ мэдээг бас дуулах чи. Тэгээд одоо энэ 4 дахь бишээ манай 5 дахь сизний одоо хагас part 1 маань ингээд энэхүү дугаараар дуусч байгаа эхлүүлж явахдаа дуусгах. Баяртай. Тий, тэгэхээр 5 дахь дугаар маань ингээд хагас part 1 маань ингээд дуусч байгаа. Тэгээд уламжлал ясаараа бид хоёр зочноо урьдсан байна. Энэ удаа айгуу гоё онцгой зочид манай залуу артистууд хүрэлцэн ирсэн байна тий. Тэгээд Англиун маань уламжлал ясаараа хүрэлцэн ирсэн байна. Тэгээд та бүхэн энэ дугаарыг сонсож байхад бид хоёр бас play time дээр нэг хөөрхөн ивэнтэ бас хийцэн байх болно. За тэгээд хамтдаа эхэлцгээе. Тэгээд үзэгчид маань өөрсдийнхөө коммент гоё бичээд лайк дараад суугаа саб хийгээд бүгдээрээ сонсцоорой. Тэгээд сайхан подкаст хамтдаа эхлүүлцгээе. Cheers guys. Cheers. За англиунаар сонь сайхан юу байна? Уламжлал ясаар англиунаасаа эхэлцгээе. За надаар сонь сайхан гэвэл нэг нас нэмсэн. Төрс өдрөө хийсэн. Тэгээд 300 гаруй хүн ирсэн. Тийм. Тэгэл нэг тиймэрхүүл. Тийм. Өөр нэг сонь сайхан байхгүй те. Тэр нэг нас нэмлээ. Баяр хүргэе. Баярлаа. Төрс өдрийн мэнд хүргэе. За манай үндсэн зочноор одоо манай Бектрина артист Бектрина гэж байна тий. Беки би нөгөөдөө тайзан дээр Бектрина гэж зарлж ирсэн шүү. Тэгээд уучлаарай тэрнээсээ бас уучлалт хүсье. Нэг Бактериана зөндөө. Би яг тэр үед угаасаа тэр чинь нэлээд жилийн өмнө байхгүй юу? Яг ковидын яг дөнгөж дараа нь яг ивентүүд эхлэв. Би уусаа дөнгөж л дуу. Тийм. Тэгээ нэг зайсан илийн ивент дээр харин артист байгаа гэж надад хэлээгүй. Тэгээ сүүлд нь артистуудын нэр өгөөд ингээд миний баахан мэдхгүй нэр тэгээд би шууд гараад тэгээ та бүхний Бактерина гэдэг угсаж харин Бактерина гэсэн мэл уучлаарай. Сайн уу Бек. Та хэд сайхан зусж гин үү? Зусж гин. Бид сайхан зусж гин. Зунаа гоо мэдэрч гин үү? Болцсон. Болцсон. За тэгээд өргөжлүүлээд манай D8 D8 хэлсэн шүү. та бүхний D8 чи анхудаа зарлахтаа яаж зарлжсэн бэ? Санаж байна. Тийм би зүгээр л зарсан. D8 Та бага бүгдийг зарласан юм. Би хоёулангийн та хоёрыг хоёулангийн зарлж байсан. Тэр ч анх нүг яагаад тэгээд танилцсан бэ? Шинэ жил дээр тий. Өнгөрсөн шинэ жил дээр манай эхний артист байсан. Яг манай салбарын шинэ жилийн эхний артист байгаад халаасан. Гой манай шинжлэх гой халаасан. За D8 уран бүтээл өндрөө сонсох юу вэ? Уран бүтээл дэжвэ. Би бас хажуугаар нэг ажил хийж байгаа. Full-time. Тэр ер нь нэлийн завгүй л явчихна. Тийм тэгээд дуунаас одоос яг хийгээл. За одоо нэг дугаар явчихоо. Тэхүү. Шууд нэг дугаар дуулаад эхлэх байх тий. За тэгээд хоёр уран бүтээлчтэйгээ сайхан өнөөдрийнхөө подкастыг үргэлжлүүлээ. Тэгээд бид хоёр ер нь сайхан хайр дурлал ярина, фейл болзаа ярина. Тэгээд хоёрыг бас их болцдог байх тий. Бас сүүлийн үед жоох эвгүй юм яриад байгаа шүү. Хурцтаад байгаа шүү. Би арай гурцтаа танаас юм сураад байгаа юм. Намайг явчаад ирсэн чинь их эвгүй болсон байлээ шүү. Жохон манай подкаст ойрын сүүлийн 3 дугаар магаар харин айгүй хурцолоод байгаа маа. Тэгээд бид нар нэг юм хөзрөн тоглоом том юм яриад байгаа. Том юм яриад. Өнөөдрийн энэ хөзрөнүүд бол бүр амар байгаа. Англиун энэ хөзрөнүүдийг сонгосон. Тэр жилээд яхаа тэгээд том утгагүй та бүхэн энэ тоглоомны хөзрөнүүдийн асуултуудыг та бүхэн үзэх болно. Англиуны асуултуудын сонголтыг бүгдээр хамтдаа харах болно. Цэвэр гүтгэлэг ёр ичдэг. За. Би сонгосон. Англиун сонгосон. За тэгээ бид нөгөө болцоо ярина, хайр дурлал ярина, дейтинг амьдрал ярина тий. Сайхан юмнууд ярина. Тэгээ та хоёрыг бас сайхан дурсамжуудаа сайхан болцооныхаа түүхүүдийг та хоёр бас хуваалцсан гэдэгт найдаж байна. За бод ирсэн гоё болтохгүйсэн.
ингээд гисээр галсан уусаа. Пуах яриад бид CV муутай л. А? Тийм болцооны тал дээр айгу CV муутай юм бэл. CV муутай юм лээ. Гэтэ яах хичээ. Хичээцгээе. Хичээцгээ тий бүгдээрээ. Би харин чамаа нөгөө нэг сайхан болзооны төхүүдээ бодоод ирээрээ гэд хэрэг бодлоо гэсэн чи ерөөсөө гоё юмрчгүй юмсан тий. Та хоёр одоо хоёулаа сингл үү? Тий. Сингл. Оролдоо сингл. Гоё юм уу? Хин хамгийн сэв сингл вэ? Би шүү. Би яха. Хэдэн жил сингл явж байгаа юм? Та хоёр хоёулаа Би ерөөд. 7 сар. 7 сараа. Оо одоог юм шүү дээ. Бараг шархалж дуусаагүй. Эдгэж дуусаагүй юм шүү дээ. Тийм. Ойролцоо. Тийм баха. Чи эдг. Ойролцоо шүү дээ. Тэр Таяр салсан юм уу? Бар. Хэцээ. 2 X-ийг солгоцсон бол яана. Бас 7 сар уу? тий, тэр хавцал юм байна. Бас эдгээгүй. Итгэжл явна. Ер нь таярын эдгэлтүүд ер нь хэр удаан үргэлжилдэг вэ? Салсны дараах моторлууд. Ер нь эмхтэй эрхтэн ер нь ялгаатай байдаг уу? Хүнээсээ юм шүү. Хүнээсээ юу? Тийм баха. Яаж салснасаа бас тий. Өөрөө хайсан бол шалах хэрэг байхгүй шүү дээ баг. Дурсамж ихтэй хүнээс салахаар илүү их эдгэрэлтэн амар юм сунжирдаг юм шиг санагдсан надад. Тэгэхдээ бас ингэдэж штэ ингээд нэг юм үерхээчгүй зүгээр нэг 2-7 хоног моног харьцсан хүнээсээ салахаар баг. Харин ч хүнд тосчусаад ингээд амар хаягдсан санагдаж магадад ингээд 2 жил үерхсэн хүнээсээ салснасаа ийсэн юм болоод итгэдэг. Та нарт идэггүй. Тэр яг хүнээсээ л болох. Ямар хүнээс салснаас л болох. Ямар дурсамж үлдээсэн. Тэгээ нэгэнт салцсан бол тэгээд би бол нөх уйлж унжаад эсвэл ухаж хатна гэдэг таахгүй. Угаасаа тэгээд болцсон юм чи одоо тэрийг засварлах арга байхгүй. Тэгэхээр тэгээд эморх нь яг ямар ашигтай чи ингэж бодвол тэгэл юм. Гэтэ нэг юм сонин аргаар өөрийгөө саатуулаад тэгэл явчихсан. Ихэнхдээ яг ер нь хүнийг хайдггүй хаягддггүй. Хайж хайн гэсэн юм байхгүй. Таарж тохироогүйгээс бол салж байгаа л гэсэн. Төрүүлээд болдгоо эсвэл Одоо миний тэр хайж хаягдана гэдэг юм ярьдаг нас бол өнгөрсөн байгаа. Яг үннийг хэлэхэд таарж тохироогүй аураа нийлээ хүч юм. Тийм л юм байна. Өөр нэг байхгүй. Би яг үнд эргэтэй нь хаягдсан гэж хэлвэл яг үнд юу хаа. Шудраг өгөөд соёлтой. Тэгж бод. тийм тий. Англиун төрүүлж байлаа гэж хэлдэг үгүй юу? Хэлдэг нөө. Болохгүй юм байгаад юм бол таарахгүй байх юм бол Таарахгүй алга болчихсон тааж тийм үү. гүйсэлж. Тэгээ үерхэл дээр бол би яг жинхнээсээ салъя гэж хийсэн үедээ л яг салъя гэдэг үг хэлдэг. Бусдаар бол нэг хүндээ 5 удаа саягдж явлаа. Тэгээд яг миний удаа хамгийн удаа үерхсэн юм баггүй. Тэгээд яг эцсийн мөчт яг салах шийдвэрийг яг би гаргаад тэгээд тэрнээс хойш хизэж иргэж нийлээгүй. Яг миний яг салалт яг жинхэнэ байдаг. Миний салалт жинхэнэ. Тийм. Бусдаар бол яг би шийдэггүй салдган дөө. Эйч яадаг вэ? Би янз Үргэлжлэх нь. янз бүрлэх хаягдч үзсэн баг. Тэгээ би бас яг нэг шидчихээрээ шууд тэгэл болчдөг. Шийдсэн. Хүн яг Ер нь эмхтэй хүн тэгдэг те. Ер нь яг бодож байгаа л за энэ угаасаа болохгүй мэн гэж бодчих юм бол яг шидэл ерөөсөө ирж хардаг шүү дээ. Өмнөх дугаар дээр бас ярьсан ер нь хүн хаягдж үзэх хэрэгтэй. Бас нэг жоохон хандаа нэг даруулаад авчих зүгээр. Яг заавал тийх албагүй л дээ. Гэхдээ тэр бол яг амьдралд бас нэг үзэх ёстой ч юм уу нэг туулах ёстой нэг зүйл юм шиг санагдаад байдаг. бас нэг тоолох хэрэгтэй юм нөгөө хүний завсрын хүн байж үзэх хэрэгтэй. Гэхдээ яг тэглээгээд бас нэг амар муу хүнтэй уулзраад тэр хүнээсээ ингээд муухай шарах аваадаа гэсэн үг биш л дээ. Зүгээр болох юм байна, болохгүй юм байна гэдгийг бас нэг мэдээд үзсэн дээр санагдаад идэв. Эрэгтэй хүнд нэг ийм пейс ирдэм шиг. Одоо ингээд нэг зүгээр нэг үерхэл ирнэ шүү дээ. Амар нормал нэг амьдрал үргэлжилжсэн чинь нэг охин гарч ирээд тэнгуүтэй амьдрал ингээд жоохон өөр болно шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүн нэг гинт ингээд эргэлзээд тэгээд нөгөө хүнээс ингээд өөрөө шийдвэр гаргана заяа. Ихэнх хэрэгтэй хүн тэгдэг гэж би боддог. Ингээд өөрөө шийдвэр гаргаснаа. За ер нь баг болимол яваханы бодоод яг нэг халуухан дээр байжснаа. Тэгээ болимол гэж бодсноо өөрөө шийдвэр гаргаснаа. Өөрөө тэр эмхтэйгээс зай бариад. Нөгөө охин нь ингээд амар найрагч жагаад уг нь яг эргээд шууд нөгөө залуугаа бүр хүчтэй сонирхоод амар дурлаад хамт байгаад тэгсэн чинь эрэгтэй нөгөө хүнээ түлхээд тэгээд эмхтэй хүнээ түлхээд тэгээд түлхээд Ямар их тэгээд яаж вэ? Таалагдаад ирэхээр Ер нь бол тийм одоо нэг юм эргэлзээтэй бодол үүсэн шүү дээ. Нэг юм эргэлзээ шүү дээ. Одоо тий гоё байжснаа муухай болох тухай яриад байгаа шүү дээ. Тэгээд гоё байжснаа муухай олчингууд нэг юм жоохон эргэлзээ үүсэнгууд
одоо тэр хүүхэндээ хэр хайртай байсан хамаагүй бүх алдаа дутагдлаж ганц юм нь хүртэл муухай санагдж манагдаад. Тэгэл ингээл нэг юм алдаануудыг ингэж хараад тэгж байгаа л нэг юм шалтак гаргаж ирэх гээд байгаа юм шиг байж байгаа л энэ намаа ингээд байна. Миний эрхчлөлөг болоо энэ төр гэж байгаа л тэгэл цухтаа авчихдээ юм шүү. Тэгдэг баг. Нэг жоохон эргэлзээ үүсэл нэг Тэрнээрээ худалчлаа гэж бод өөрөө нэг дотроо триплэн гутлаа тэгчтэй юм шиг л. Би бол тэгж л. Би өөрөө тэгсэн юм болов эсвэл. Таяр тэгсэн л юм шиг. Тийм юм байна. Тэгсэн заримдаа тэгсэн тий. Тийм ер нь эрэгтэй хүн болгонд баг тийм байгаа шүү. Тэгдэг. Нэг эмэгтэй хүнээс гүүжсэн аа. Ингээд болоод тэгснэ амьдрал нь нэг арай өөр болоод. Гэхдээ яг эрэгтэй ганцхан эрэгтэй хүн гэхгүй хүн болоо. Хүн болоо. Тэгдэг үү? Би яг за миний хувьд болохоор би яг ингээд эрэгтэй хүнд хоол хийж өгөх нь миний хувьд амар юм спешиал зүйл байдаг байхгүй юу? Би ер нь маш хитгэн хүнд хоол хийж өгч байсан заяа. Тэгээд тэгэнгүүтлээ би ингээд сүүлд нэг үерхтэй ингээд би өдөр болгон юм хоол хийх нөхцөлд ороод тэгээ би яг тэрэндээ ингээд амар тийрсэн за. Би ингээд өдөр болгон хоол хийгээд байснаа би ингээд гинт би ингээл айлын ихнэр болчих жоон бах та би ингээд насан туршдаа ингээд хоол хийх ингээд тогооны байруул боллоо доо. Ингээл би насан туршдаа ингээл хоол хийх ёстой болчихж байгаа юм бахтаг. Би яг энэ зүйлд би яг бэлэн байгаа юу гэдэг дээр би амар тийрж яг болдог ч юм уу гэдэг бодлыг бас яг авч исэн. Амар гоё ингээд ганцаараа амьдарч эрхчлөөтэй байжсан. Гинт нэг эрэгтэй хүнтэй цуг амьдарч ихэлснэ. Өдөр болгон хоол хийж мэгэл нөгөө хүн байнгын үлс мүсэл авчих. Би наатан дээр чинь нэг юм хэлчихээ sorry яриа гэж тассан дуучлаа. Эмэгтэй хүн ингээд хоол өгөөд нь штэ те. Тэгээд тэр өгж байгаа хоол өдрөө болгоо хоол өгөөч юм нэг юм хоол өгөлт болгоноос хоол өгөх болгонд нь энэ надад хайртай байна гэж ойлгодог байхгүй. Тэгээд тэр хоол ингээд тэр хүүхэн хийж байгаа нь ингээд жоохон яал шиг санагдаад эхлэн штэ. Тэгэнгуут одоо тэр бүх юм чинь ингээд жоохон үл ойлголцол болж байгаа байхгүй. Тэр өдрөө болгоо хоол өгөх нь хайртай байна гэж ойлгодог байхгүй. Өөрхийн амтай. Им амтны яс зүүн совин гороо штэ тэр чинь. Гэтэ юу юм шүү. Амар хайртай өндөө бол өдрөө болгоо хоол хийж өгөх. Асуудал тэгэхээр тэр чинь яг тийм хүн байгаа юм байна. Харин тийм л юм байна лээ. Тийм. Гэхдээ эхлээд амар ингэ сэтгэл гаргаж хийжснаа сүүл рүүгээ ингэ уур үрээдсэн аахгүй. Яа навш яагаад энэ хоол амар удаан хийсэн хэр удаан хийсэн. Идэлгүй байсан юм шүү те. Гой тэр идэлвэл хоолоо урамтай хийгээл байгаал юм шүү дээ. Ер нь бол тэр юм шүү дээ. Чи дандаа өгөөд нөгөө талаас чи өгөхгүй байсан юм байна шүү дээ бараг тийм л ахлаа. Бэкер хоол идэв үү? Би бол өөрийнхөө төвшөнд хийн. Мэддэг яриа. Тий өөрийнхөө төвшөнд хийн. Сайн уу? Сайн хоол идэв үү? Мэдгүй вау л гэдэг шүү дээ. Хамгийн сайн хийдэг хоол нь юу вэ? Тэгэл өсөж явахдаа хийсэн хоол амар сайн байдаг та тий. Удаатай муургыг амар ихийг амар хийгээд шүү дээ. Хийж байгаа өөрөө идэ хийчихдээ шүү. Гоё аргуу будаатай орохч гоё шүү. Яг юм өсөж явахдаа нэг юм хүн гадуур явж байхдаа нэг шийдвэр гаргахаар юу дандаа буруу сонголт хийдэж штэ хит их хэмжээгээр хоол захиалах ч юм уу эсвэл яг барах одоо юу гэдэг нэг юм буруу худалдаа авалт хийх ч юм уу тийм юм байдаг штэ тэрэн шиг заяа зүгээр ингээ хостуулж ирж байгаа амар их хүн нэг юм ганцаардах үе гэж бас байгаа штэ яг тэр үедээ хийсэн сонголт та нартай бас яг юм буруу юм шиг санагддаг уу яг юм яг зүгээр л хитрхийг ганцаардсанаасаа болоод хин нэгэнтэй харилцаа үүсгээд тэрэн дараа нь лай болох тийм үе болж штэ болж исэн. Гооха. Тэг ямар ганцаардаа түнтэй нийлээг байхаа. Сайн болчихлоо л. Тэр чи одоо согтуугийн шийдвэр үү? Согтуудаа яга ганцаардаад байгаа бэ? Юу штэ согтууд тэр чи хамгийн юу юм гарна штэ. Би бол тэгжсэн баха. Тэг шийдвэр гаргах. Тэгээ яаж салжсэн. Тэр юу болсон вэ? Амархан байсан бах өө саалтнаад тэгж эхэлсэн чи. Хаалгата хүртэл амархан байсан бэл гэдэг. Тэр хоол идэв үү? Залуучуудад тэр хоол иж өгчсэн бэ? Тэгж үү шүү дээ. Ер нь сайн шүү. Тийм. Багасаа сүүл зүүсэн. Айлын баг болохоор тэгэл хамаг юмд зарагцсаар хоол тэгэл бүгдийг хийдэг шүү дээ. Гэр орон цэвэрлэх хоол хийх мэх. Хайрын баг зарагдд юм. Агч нар ингээ бүдөрөө ойтмол явцсан. Ээж хоёртой үлдчихэнгүүд үгүйс би хийхээс өөр аргагүй болцсон. Тэр ер нь бүгдийн сайн хийдэг тий. Хайрыг хоол хийдэг мэдэх хэрүүсээ төсөөлөгдөхгүй шүү дээ. Хоёр одоо артист хүмүүс. Гэтэ ер нь дэж үйд шүү. Манай хэц мэдж байгаа. Гадааны хоолыг гоё идэг. Шорлог мөр. Тийм. Тогооны хоол иймэрхүү идэг тий ер нь. За хамгийн сүүлд хизээ болцсоо. 7 сарын дундаа болцсон уу? Салсанаас хойш болцсоо хоёр. Манай подкаст ч ингээд хувийн амьдрал руу их орноо ингээд. 7 сарын дотроо хувийн амьдрал руу аягүй их орно. Хамгийн сүүлд хизээ болцсоо. Хизээ хинтээ болцоо. Яг амар тийм officially болцоо байхгүйсэн.
Тэгтээ нэг динер минерхэн бол байна шүү дээ. Кофе дейт мэтрэх юм байна. Болцоо гэхээр хүмүүсийг гашлаад байна те. Яг болцоо гэж яг юу хэлээд байна гээд те. Болцоо гэдэг чинь динер ч орно, кофе дейт ч орно, хамт гадуур алхах ч орно, quality time тэр үнтэйгээ үүсгэж ивэл тэгэл тэр чинь болцоо үсттэй. Тэгвэл нэг бол байсан юм байна. Юу байна? Гэтэ өргөлжлээгүй тэгэл нэг л байсан. Нэг л болсон. Ер нь охтууд штэ та нар тийм дөрөн байдгүй. За 2 болцоо харъя, 3 болцоо харъя мараа гэдэг. Үгүй тэгэл таалагдчихвэл ямар ч хамаагүй. Болцоо л яах вэ? Та хоёр тэгвэл ингэжсэн нөө. Хоёр дахь эхний болцоо ингээд новшоогоод. За ахаад нэг боломж олгоё гэдэг тохиолдол байсан уу? Окей. Гэдэг Байхгүй юу? Бараг байхгүй те. Гэт. Бараг байхгүй. ихнийх дээр бүгд таалагдахгүй бол тэгэл. Эхний дээр таалагдахгүй бол тэгэл алах болно шүү дээ. шууд уу. Тийм. Блоклоо. Үгүй юу тийч. Тэр хүн миний хувьд ингээ алга болно те. Ghost. Тийч блоглж тэгдэггүй шүү дээ. Аа. Ер нь зүгээр л алга болно шүү дээ. Гэтэ байгаа хэрнээ тэр хүний хувьд байхгүй. Ghostlүүлээ те. Стори энэ хийгээл байгаад байгаа байхгүй юу гэн. Тэгтээ байхгүй. Та нар тэгвэл ингэж ийсэн үү? За би бол хийжсэн заяа. Хөөе чи ч намайг гөөсөлч үү гэж асуужсэн үү? Асуужсэн үү? Үгүй асууж. Би асуужсэн үү? Яг мэдрэгддэг те. Гөөсөлсөн нь бол Намайг уу эсвэл би тэр хүнийг үү? чамаг Намайг гөөслөхөөр нь чи хөөе чи яач вэ? Гөөсөлч үү гэж асуужсэн үү? Тодорхой болох гээд. Ер нь тэ ойлгочихж байгаа юм дөө. Тэгэл за намайг hodруулчлаа да гэл тэгэл өөрөө сайхан худраад өгч байгаа юм чи. За байхгүй яг. Би бол нэг удаа тэгж асуужсэн. Яг агуу дайжгүй охин байсан. Та яагаад тэгж асууж байгаа юм? Яа тий. Чи амар тодорхойгүй болсон юм чи угаасаа ингээд маш тодорхойгүй ингээд зүгээр ээжсэн аа бүр. Тэгчгээр ингээ гайхгүй юм чи одоо юу болчих вэ? Энд тэндээс юм сонсч уу гэд амар их бодож байгаа шүү дээ. Баахан юм сонсч. Би ер нь юм сонсцсон л байдаг те. Үгүй үтэлтэй. Үгүй юу. Надад сонсох юм байхгүй. Нүг пуагч амар уудаг гэдэг нэг. Тэгэхээр гүйцэтгэх юм. Тэгээ штэ. Би үгчтэй. Сайн ингээд айлын баг болохоор гэд тэгж байгаа штэ. Тэгээд харилцаанд ер нь ийм айлын баг дунд том ганц байх ер нь нөлөөлдөг гэж боддог уу та? Нөлөөлдөг. Айлын дундууд их зүгээр байдаг надад л. Баг яасан. Багууд яах вэ тэгээд. Бэк айлын ямар хөвгт вэ? Том шүү дээ. Тэр Айлын нөлөөлнө гэж юу? Одоо айлын том хүүхэд одоо айлын ямар хүүхэдтэй байвал зүгээр вэ гэх нэг тим юм яриад байдаг штэ. Айлын багуудтай би тохирдгоо маа, айлын томуудтай би тохирдгоо маа гэх хүмүүс ер нь яриад байдаг штэ. Тэр юм та хэдэд ер нь хэр нөлөөлдөг юм шиг санагддаг вэ? Гэр бүлийн тийм юмнууд. Тэгэл баг магууд чинь тэгэл эрхлэхийг хүсдэг юм шүү. Тэгэл бүх юм өөрийнхөө юм байж байхыг. Тэрийг сайхан хангаж өгөөл хангаж өгөхгүй бол ууралж мөрлөл тэгсгээл. Томууд чинь юм гоё альфа охтууд бас байна шүү дээ. Гоё охтууд байна шүү. Би өөрөө мэдчихээн би өөрөө хий. Ингээ тгий. Чи надтай ийш яв. Тэ заримдаа бас тэгүүлэх зүгээр шүү дээ. Хөтлүүлэх зүгээр шүү дээ. Намайг аваа явууч гээд. Дандаа бүх юмыг бодохгүй. Тэгэхээр томууд ер нь зүгээр надад. Айлын томтой байвал зүгээр. Надад болохоор дундуу зүгээр санагдаад байдیں۔ Им уучраа олцсон дунд хөвгтүүд чи ялангуяа олон 5-ын дундх мундах тий. Тийм дундах чи ингээд ганцаараа өсмөс өөрийгөө болгож болгоцаа. Хин ч анхаарлаа хандуулаагүй тий. Тэр муухай. Бүхнээс ингээд attention хүсэхгүй ингээд хүлээлтүүд нь ингээд айгүй энгийн сайхан тэгээд өөрөө хоолоо игээд идчихдэг ч юм маагдгүй зүгээр. Чадварын хувьд гэх юм бол ганцаараа байж чаддаг тий. Тэгэхээр дундууд бас зүгээр идэх. Гэхдээ бүгд тийм биш гэсэн үгтэй зүгээр нь асуулт тийм байгаа болохоор л би тэгж хариуллаа. Амар хэрэглэхэд Ямар би ч баг штэ. Бага штэ. Баг яад нэ. Баг охтууд яад. Тэгээ хүнээсээ л болох байх гэдэг. Би бол эрхийн хувьд бол эрхтгтээ бол хариуцлагаа өөрх юм дээр бол өрчдөг шүү дээ. Тэгжвэл Дээд өөрөөсөө дүү хүнтэй өрчихсэн үү? өрчсөн. Хэд дүү? Хийх юм уу? Үгүй зүгээр. Нилээ олон дүнтэй өрчсөн. Нилээ олон дүү гэхэр шийдیں۔ 5, 7. 5-аас 5 орчин гайгүй үстэй. Хүүе 5 ч амар нас үстэй. 5 гайгүй зүгээр. Гайгүй штэ. 5 нас Таваас юу? Тэгвэл 5-аас ч гайгүй мө тэгвэл 5-аас 7 гайгүй ш тас. Ер нь 10 дотор гайгүй дээ. Гэхдээ ихтэй яг энэ энэ дүүн дээр өрчсөн. Нилээ олон гэсэн. Тэгэхэр чи ингээ кэрлж гэнэ үү? Тэгээ бол Яг тиймэрхүү Бүтээгүй юм байна. лээ. Бүтээгүй болол өнөөдөр энд сууж байгаа юм байна. үгүй яг тухайн үед тий. Тухайн үед болж бүтсэн мэт тий. Бүх юм мажи. Бэсаа бис тий. Тэ Бас олон дүүчин бас жоохон юу гэж Ажиллахтай байсан уу? Attention. тэр би жоохон нэг мами шиг байгаадсан баха. Би өөрөө жоохон амар жоохон халамжтай төрөл юм баггүй. Ер нь ингээл
хамгийн минь урдуур нарж хийх гэдэг хоолын чигээр хувцсан чиг ууж муух гэх тийм. Тэр болох англи шиг хоолыг гээл. Тэгэл ингээд хоолж өгүүлээ. Би ч яагаад энэ дөөхөний хоолыг хийгээд байгаа. Яг жоохон их гээд дэвсэн. Би эсвэл ягаад ч л надаас юм гараадсэн ч юм уу мэдгүй. Тэр наснаас нь болсон юм уу эсвэл угаасаа би өөрөө тийм юм ч юм уу мэдгүй ямарташ тийм болоодсэн. Тэгэл салсан да. Ой чи гэхдээ тэр хоол хийж байхдаа тэрээдээс нь ингээд өдөр болгон хийхээр маргааш нь адилхан хоол хийж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр юу хийх вэ гэж тэрээдээс нь. Тийм тэрэлтэн донд чинь тийм юм байсан уу гэж. Үгүй зүгээр ер нь ингээд би ч өөрөө ингээд офс ажилтай тий. Тэгээ өдрийн 8 цаг ажиллаад тэгээ ингээд ажиллаад тараад ер нь ядраад ингээд ядарч мадарсан байгаа үедээ ядаж ингээд яа гэж бодоод лээсэн байхгүй да зүгээр амар юм ядраад байсан юм аа. Тэгэл ер нь зүгээр бодоод бас айлын ихнэрүүдийг бас ямар мундаг юм бэ гэж бас дотроо ээж мэжийг бас амар ингэж бодсон. Йоо бурхан минь манай ээж мэжтэй ингэж мангар олон жил ингээл хоол хийж мэгэл ямар мундаг юм бэ гэж тэгж бас бодсон. Би яагаад би чадах юм болов эсвэл би зүгээр энэ хүн чадахгүй байгаа юм болов уу гэж амар их юм бодсон. Би найзуудаас асуусан шүү дээ. Антуудаа би ингээл хүний хүн болчих юм бах та. Би одоо ингээл насаараа ингээл энэ хүний хоол хийж амьдрах юм бах та гэх бүр ингээд амар тийм мэдрэмж авч ийсэн. Гэтэ яг нэг хэсгэл зүгээр гинт анх удаага хүнтэй цуг амьдарч үтсэн болохоор тэр надад ингээд жоохон хүнс тохилт болж орсон юм шиг байгаа юм. Одоо төгөлн штэ. Ингээ бүгдээрээ л ер нь хүнтэй суу штэ тий. Амар итгэлгүй гороо ингээ. Суухгүй шүү сэрэлсэн. Хүнтэй суугаад ялангуяа манай охтууд заяа. Яаж гуйлгана гэж бодож байна. Монгол ёсны гуйлгууд гэдэг шүү дээ тий. Бэр гуйх уу? Тий. Тэгэхээр тийм бэр гуйлган хийлэх үү? Яаж төсөлж байна? Тэр жаав мэддэг шүү дээ. Тэгэл ёс заншлаа л байгаа шүү дээ. Тийм ер нь тэгэл Монголынхоо ёс заншлыг л дагна л та. Тэр бас яг нэг бидний мэдэх юм бас яг биш хаа. Тэр ээж аав нар л угаасаа яг шийдэл ингээд тэгээд бид нар яшиг шиг тэгж мэж яах юм бэ гэлдэг шүү дээ. Үгүй гэлдэг шүү дээ. Тэгээд ээж аав чинь зал гуйлгана гэл стохно гэлээд ихэл баг. Танай гэр бүлийнхээ ер нь хэр гуйлгах вэ? Хэр ёс төртэй вэ? Ер нь ёс төртэй байхаа. Тийм. Миний одоо мэдгүй ойрын үед тийм юм болоогүй. Дандаа доошо дүүнэр байгаа болохоор яг тиймэрхүү. Чи л одоо хүмүүс хахалах юм дээ. Тийм яг би л одоо хүнтэй суухгүй бол өөр бас яг арайш дүү мүү маань надаас төрүүлээд хүнтэй суучдаг юм бол надаас өөр яг хүнтэй сууж муухаас яг төрүүлж явах юм бол одоохондоо байхгүй болохоор бас тиймэрхүү юм хийгээг удчихжээ. Дээтэй ахагч нар нь хүнтэй суудсан гэсэн тий. Тий. Гуйлган амар болсон уу? Юу л ихчийн гуйлганд би очиг баха. Хотод төс тарсан байна. Юу л очлоо мартчихжээ. Тэр гуйлган дээр чинь тэр нөхөр ихнэр хоёр нь байхгүй шүү дээ байдгүй гэсэн мэт тий. Зөвхөн эцэг ихнэр нь хоорондоо очроо тий. Асуудлаа шийдэл яд гэсэн тий. Нөхөр нь очихгүй мó? Очдгүй гэдээс шүү. Гуйлган дээр хойлоо байдгүй хаа. Эхнэр нь бол байдгүй. Хормон дээр л зүгээр нөхөр нь очиж тий. Монгол кинон дээр чи охины талын аав нь сууж ийсэн аа. Хүргэн аавтайгаа хамт очоод хүргэний талынхан ч бас юм олуулаад дан эргэжтэйчүүд ингэж морь зортой амар парич дэрэн гутлаа за охиноо өгчих гээд шүлэг мүлэг уншингууд нь 3 муруу гуйлгаж бас тийм ёс тийм бүр ёстой ингээд зөвшөөрж байгаа ч гэсэндээ 1-2 удаа үгүй ээ гэд тэгээ 3 дахь дээр нүгдөгчлөө тийм ёс байна. Тэгж өгөөд тэгээд үргэлжлүүлээд шооддаг тий. Тэгээ париш тэгээ шоодаад хамгийн сайн уудгуудаа явуулдаг тий. Тэгээ яг охин нэг хамаагүй охин зүгээр аяг тавгаа угаага байж байгаа тийм. Хоолын. Тий. Тэр парны ажлыг зохион байгуулцаа л байж байгаа. Нэг хамаагүй. Нөгөө гэрт. Тий. Тий. Таяр хөрж ойлдогтой худлаа ярьж яана хөгшин ах ихчнэр үзэж sorry. Тэгдэг хөгшин ах ихчнэр. Нутгийн хастагтай ондоо байдаг баха. Хамгийн нормалны чи яг сайн ярьсан л. Тэгэл ерөнхий тэгэл халах хорим гойх мойх ёс чинь тиймэрхүү л юм байд юм шиг байлээ үзээд тахт. Таяр хорим дээр дуулах хат те өөртөө гоё болох бах те. Артист хүмүүсийн хорим бол ингийн хүмүүсийн гоё болно. Саах хөлгүү дээ. Тэг юу л яндаа нөгөө нэг найзуудтайгаа нэг пар идсэн штэ нөгөө өмнө нөгөө нэг хамгийн сүүлчийн сингл Bachelor Party дээр нэг пар идсэн штэ. Тэрэн дээрээ л бүх найзуудаа дуудаж байгаа л нэг галзуур болно да. Тэгэл өөрөөр бол мэдхгүй штэ. Тэрэн дээр бол
Хормон дээр ингээд намбайгаад ингээд сууж идэм шүү ингээд. Жохон донгоцоо. Хомиртаа ингээд. Тэр ширээ хэцүүтэй. Тэр хоёлаа суудаг ширээ. Хинч ойртохгүй. Хоёлахаа суугаад. Хөрхөн сувенир шиг юмнууд сууж идэв шүү дээ. Ингээд нэг юм хоёр. Гончтой ингээд сууж ирсэн аа. Хоёрдугаар үе шин гэсэн чинь ингээд дээлтэй ингээд сууж. Сувенир шиг. Анх удаа хором үзсэн чинь тэгээд манай найз. Та хормон дээр нь очиж дуулчихсан юм бах тий? Дуулсан. Гоё юусэн. Муухай байсан. Амар муухай байсан. Яа. Хичээд ийсэн амар хичээд. Тэн чи өөрхийн нэг юм өвөө эмээнэр ингээд юу хүүвэг ингээд хараа сууж исэн чи өөдөөс нь тэгээд гарчнаа. Би бас тэр үгдээцэн тэр өөдөө хөгшчүүлээгээ хүндэлж байгаа шүү дээ бас. Жах чинь бас юу л хамчдаг. Бэг чи яг тийм Хормон дээр юу дуулах дуу ер нь ховор те. Тэгээ нөө залуучууд тэр одоо гэр бүл болж байгаа хоёр нь амар дуртай байсан надаа. Тэгээд бүр авчирна гэсээр байгаа хүчээр авчирсан юм. Тэгээд тэр баахан хамаатаа садаа бас хүмүүст нь тэр залуучууд нь л хүсэжсэн юм. Тэгээд тэрэн дээр нь тус. Гэтэ хүмүүс гарч ирж мөрөл гоё байсан. Тэгээ гоё байсан. Тэгээл нөө нэг яг гол дөрүүд нь гарч ирээд үү гिचгэр чи бүгдээрээ талж авчихсан тий. Ээж хэд өрөнд явсан. Мэдгүй тоолж байгаа юм байна. Би амар олон бол биш ээ. Хоёр Нийт ууч нь бундан ингэдэндээ хайранд хот болох. Ийдс 200 200 200 20. Тэгээ ер нь хормон дээр дутлах бол амар гоё. Тэгээ нөгөө таньдаг найз маазын хормон дээр дутлах бүр гоё юм л. Шууд ингээд нулимс хэлгэнэд тийм л амар хэцүү ингээ харангууд амар хөөрхөн болцсон. Тэгэл ингээл харангууд шууд ингээ нулимс хэлгэнэд дуулчихдаг юм л. Тэгээ бүр татан найзуудынх дээр очих юм бол бүр яг ойлгох. Тэр хормон дээр нэг найз нэгийг гуйж мэдэг тэр жоохон сонин. Хүний хормон дээр. Хормон дээр. Мэдгүй одоо тийм яг нэг хурмаа хийж байгаа хоёр хүн нь зөвшөөрөөд тэрийг хийж байгаа бол бас яах вэ? Яа гэсэн. Хиндэн чилээг үгийнх уу гарчаа. Тэг гинт мэдгүй бол амар сонирхол санагдах байх. Одоо хүний баярыг нэг өсөндөө хулгайлж байна л гэсэн утгатай бидтэй ер нь. Баахан юм ярьжсэн заа юу гэн гот нь заа гэждэг шиг үү. Нөгөө нэг охин. Тэгээ банцсан ирчэндээ гуйж ийн гэсэн чинь заа гэд. Заа юу гэн гот нь заа гэж байгаа юм шиг те. Багсандаа зөвшөөрөх юм шүү. Баахан хүн хараад байгаа. Тийм шүү дээ. Олон хүнд бол тийм шүү дээ. Би хэлсэн шүү дээ. Тэр олонний нүдэн дээр гоохыг яг юу гэж боддог. Тин ч үсээ тэгэл яг нөгөөхөө эвгүй байдалд оруулахгүй тул зөвшөөрөхөөс өөр сонголтгүй болчих юм л та. Дээйтэг одоо тоглолтын дээр нь бүгж өгөл яах вэ? Тоглолтын дээр үү? Тэр амар гоё тайзан дээр л та. Гоё хаа. Гэтэ чи яг тэр залуутаас яг юм 100% итгэлтэй байгаагүй. Гү зөөр ингээ гүүгээд байгаа залуу заяа гээл. Тий. Гүйл чи яг уу ингээ тэгтээ нэг жоохон ингээ юмнууд ингээ өгцөн тэгтээ ингээ байж байгаа. Тэгээ ингээ нөө залууч юм болохоор за энийг ингэнэ гэд. Тэгжсэн чинь гинт ингээ бүгж гаргаад ирлээ яах вэ? Төлөв баха. Яг олон хүний яг тоглолтын дээр ч шүү дээ. Мэдхгүй тэр үедээ тэрвэрэд ааш. Тэндээ ингээ үгүй гэснэ. Тэр чи шууд явж. Тэр хүнд тэр гэтээ үгүй шүү заа. Гэрлээ аваарай гэж. Гэрлээ авах юм шүү. Гэрлээ авах намбартал. Яг би өөрөө гарч иж бүжиж байна. Урд нар. Артлт нь бүгж амрын шидэж мэт. Яа. Амар. Яа. Гэтэ би яг нэг өөрөө яг дотроо 100% за энэ мөн байна гэд шийдсэн хүндэл зөвшөөрөх. Би яг ингээд ер нь ямар ч хүнтэй ирсэн ингээл эхний үед яг ямар хүн гэдэг мэдэхгүй шүү дээ ер нь. Тэгэл ингээл танилцаал ингээ явж ангууд болохгүй юм шиг санагдах юм бол тэгэл дотроо ингээ бочиж за энэ хүн биш юм байна да. Удахгүй болох бах та гэлээ шийдсэн. Арим. Яг эмхтэн хүн ирнэ гэдэг баха. Дотроо шийдвэр гаргачдаг баха. Тэгээ нүг би жоохон ер нь жоохон нэрлэхүү талтай юм баггүй. Тэмүүт хүн яна гомдоочих үедээ тэгчвэдээ жоохон ингээд тэгээд за болин доо. Болин доо гэж бодсоор байгаа. Шууд гэж байх хэрэгтэй шүү. Гэтэ яг нөгөө яг нэг шийдчих юм бол нэг шидэл нөө гэх юм бол тэгэл. Одоо чинь л нөө нэг амар хартай хүн байх юм бол эхэндээ би тэр хүнийг мэдгүй шүү дээ. Амар ингээд сайн хүн ч юм уу. Би нөө нэг оюутан бахта хүнийг арх удгүй тэмэгтдүүл амар сайн хүн гэж боддогсон. Зөв шүү дээ. Тэр болж одоо бол зөв. Тэгээд гэсэн чинь яг тэр хүн ч бас гүн билээ шүү. Арх удгүй тэмэгтдэггүй эхнэрээ зоддог хүн би зөндөг. Харин тийм. Тэгээд нөгөө харин тийм шүү. Тэнгүүд нөгөө нэг амар хартай байсан. Тэгээд яг ингээд болингүүт болж чадахгүй. Ингээд чам надаас өрхөн байхгүй биш надад чамаас өрхөн байхгүй гэж мэддэг ч юм уу тийм гэдэг юм. Ахаа нэг жоохон нэг тиймэрхүү байсан. Тэгээ би ерөөс ингээд яаж болиё гэж ерөөсөө ойлгохгүй. Тэгтээ болж чадсан л та. Тэгээ жоохон бас дөнгөж төгссөн ч илүү. Үхэн гэдэг байвал амар юм. Лээ шүү дээ.
Гэтэ за. Дарк юм шиг. За бид бүхний хайртай хамтран ажиллагчаар манай Comloud брэнд маань ажилладаг. Тэгээд энэ хүү Comloud брэнд маань 5 дугаараа турш бид бүхэнд хамт явлаа. Тэгээд манай сонсогч нар маань бас зөндөө олон мэдээллийг авсан байх, худалдаж авж байгаа байх. Comloud-ыг MN-ээрээ ороод та бүхэн худалдаа авалтаа хийх боломжтой. Тэгээд олон бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан да. Тэгээд гол өрөө нь манай Comloud-ын гол өрөө болохоор эмэгтэйчүүдийн амьдралын насан туршид ингээм хамтдаа байя. Хамтдаа гэдэг өрөөтэй явагддаг. За 3-аас дээшээ бүх насны эмэгтэйчүүд ашиглах боломжтой. Тэгээд эмэгтэйчүүдийн одоо үе үед одоо эрэгтэй хүнийг бодвол маш олон үе шатлал гардаг те. Эмэгтэй хүн сарын тэмдэг ирнэ, жирэмсний дараах, жирэмсний өмнөх. За тэгээд бүр цаашлаад одоо цэвэршил гэх мэтчлэн маш олон үеуд эмэгтэй хүмүүст ирдэг. Тэгээд тэр болгонд нь тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байдаг те. Тэгээд өнөөдрийн онцлог бүтээгдэхүүн юу байна гэхлээр За өнөөдрийн онцлог бүтээгдэхүүн болохоор өдөр тутмын угаагч байгаа. Тэгээд өдөр тутмын гэдэг нь болохоор онцлогтой байгаа байхгүй. Зарим угаагч нар болохоор 7 хоногт 2-оос 3 удаа ч юм уу 7 хоногт 1 удаа угаах заалттай байдаг бол энэ нь болохоор өдөр тутамдаа угааж болно. Тийм учраас одоо эмзэгшүүлэхгүй эмэгтэйчүүдийн ашигтай бактерийг алдагдуулахгүйгээр цэвэрлэнэ гэсэн үг. Тэгээ ер нь зориултын бүтээгдэхүүн хэрэглэж цэвэрлэхгүй болвол тухайн хэсэг маань эмзэгших, үрвсэх, муун цөртөх ч юм уу тиймэрхүү зүйлсүүдэд маш ойрхон байдаг учраас яг зориултын бүтээгдэхүүнүүдээр угааж агаарай. Тэгээ тэр тусмаа өдөр тутамдаа угаадаггүй эсвэл 7 хоногт 1 удаа угаадаггүй гэдгийг сайн судалж агаад бүтээгдэхүүнээ авч тухайн хэсгээ цэвэрлж байгаарай гэж зөвлөж байна. За энэ бүтээгдэхүүн нь бол яг эрэгтэй эмэгтэй хоёулаа ашиглаж болдог. Тэгээд энэ нь бол яг өдөр тутамдаа шүрэн 7 хоногт 2-3 удаа ч юм уу тэгж ашигладаг шинэ бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр та бүхэн вебсайт руугаа ороод яг надад одоогоор яг ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Тэрийг яасан Буух хэрэгэлдэг. чи хэрэглэх гэхээр шоолоод идэх гэсэн. За. Тийм ээ би хэрэглэж байгаа. Ямар тааламжтай сайхан ба. Тааламжтай сайхан байгаа. Тэгээд бидний нэг уриалаад байгаа юм чи одоо эрэгтэй эмэгтэйгөө бүгдээрээ зориултын бүтээгдэхүүн ашиглая. Ялангуяа манай эрэгтэйчүүд чинь айгүй хайнгалтай. Бид нар чинь шампанаараа урсган, савнгаар урсган, усаар урсган. тэгсэн надраараа. Ингээ харсан үнэн чи таарч. За. Тэгдэг байгаа ч. Тэгээд тэрийгэ бүгдээр болоо бүгдээрээ зориултын бүтээгдэхүүн ашиглаж хөвсцгээе гэдэг бас уриалгыг битээр гаргаад та. Тэгээд Comloud брэндийнхандаа баярлалаа. Та бүхэн Comloud-ыг юм олон за салбар дэлгүүрүүдээр JJ Box-оор тий JJ Plus-аар та бүхэн ах боломжтой саруул зах дотор байгаа, ихтлгүүрт байгаа, Marshall байгаа, Central Tower-т байгаа гэх мэтчлэн өөртөө ойрхон салбар дээр та бүхэн очиод Comloud-ийн брэндийнхаа одоо дээр нь угаасаа тайлбарууд байгаа. Тэгэхээр тэр тайлбаруудыг уншичаа та бүхэн ах боломжтой байгаа. Тэгээ Comloud-ийнхаа 5 дугаарын турш бид бүхэнд хамт байсанд баярлалаа. Бүгдээрээ доорх линкээр бүгдээрээ ороод дараад үзцгээрэй. Хөзрөө шууд тоглох уу? Шууд хөзрөө тоглох уу? Бас арай хардтай манай хөзрөө бас. Хүү ахын сонгосон өдөр шүү. Би сонгоогүй шүү. За тийм. За хөзрөө хариулаад ээж болно шүү дээ. Өөрөөсөө өөрсдөө. Хариулаарай. Яна юу. Хариулахыг хүсэж байна. Чи нөгөө нэг дана нэмэх хараа нэмсэлсэн. Тэгээд том үний өмнөөс. Би тэр өнөөдөр хөзрөө сольсон. Би тэр өмнө нэг гадаад хөзөр ашиглаад байсан. Тэгээ өнөөдөр би нэг хий эсвэл уугч байгаа. Өнөөдөр нэг зориод нэг бас нэг подкаст хийдэж штэ. Муужгаа мүүд гээд нэг хоёр хэн байдаг. Тэр хоёрын гаргасан хөзөр гэж би ойлгосон. Тэгээд ер нь бол яг дандаа нэмэх 21 асуулттай. Тэгээд энэ хэсгээ бид нар бас хүмүүс бас дэмжиж гоё юм аа. Том хүний амьдрал чинь гэхдээ яг 18 наснаас эхэлдэг үстэй. 21 шүү дээ. 18 үстэй. Арх чинь 21 үстэй. Гүү. Кино чинь нэмэх 18 байдаг үстэй. 21 болсон юм уу сүүлийн үед тагнаас. Биш тэр нэг юм юу нөгөө юуны амьдрал уу? Тий. Бэлгийн амьдрал чинь нэмэх 18 л гэдэг шүү. Харин тий 18 байдаг гэсэн. За эндээс өдөр сонголон заяа. Тэгээд угаасаа 3 уух мөх гэдэг байгаа. Тэр бол хараад нь. Тэгэхээр зүгээр нэг уултаар л явъя заяа бүгдээрээ. Тэгээ асуултандаа хариулвал уухгүй, хариулахгүй байх юм бол уунаа гэсэн үг. За тухайн асуултанд тэгээд угаасаа чиглүүлж чинь дээ. За сууглаа бүгдээрээ хамт тоглоё. Хаахаас хамт тоглох байх л та. Пүү ганцаараа байгаа. За надаас эхлэх үү. За миний асуулт. Энэ дундаас порноод болох магадaltaй хүнийг нэрлээ. Бусад тоглогчид санал нийлбэл түүнийг уулга. Санал нийлэхгүй бол өөрөө 2 удаа үг. За би бол яасан ч уух гад байна юу болоод байна? Түүнийг уулга гэснээ нуумуу гэж бүгдээрээ уух юм уу эсвэл одоо ингээд за би Бекиг порноод болох магадaltaй гэж бодчих. Энэ дундаас. За Бекиг дэмжиж байгаа гараад 1 2 3. За Бек уух нэ. Оо. Дүүрх юм шүү.
Энийг л очихгүй. Тийм тий. Тийм энийг л очихгүй. За төлөө. За миний хол юм биш. Одоо би юу? За чи. Яах вэ? За би уншиж хөө. Яах вэ? Яах вэ? Яах вэ гэ надлуу хараад. За баруун талд байгаа хүнтэйгээ 5 секунд үнсэлцэн. Yes! Би энэ хүчрийг ингэж оруулсан. Ямар муухай. Тийм ээ. Эсвэл хөөсөө дандаа гач услаа авдаг подкаст. Энэ үнэл тоглоом болчихлоо. Эсвэл хоёулаа ууг нэ. Хоёулаагээ таавас уухстай болчихгүй. За тэгээ. Хоёулаа уугаад үнсэлцэх юм уу эсвэл шиг бүр үнсэлчээд уух уу? Тийм. Тоо юу? Хоёр зочино гэсэн баггүй энэ. Тийм. Хоёр зочин байгаа. Хоёр зочин 5 секунд үнсэлцгэнэ. За хоёулаа уух уу? Чи үнсэлцэхгүй л ахсан. Үнсэлцэх гээдсэн чинь билүү яа. Яа, нашиг юм. За. Юу ахыг үдүүлж чиг хармааргүй. Би ч харуулмааргүй. Өө шотоор явчихдаг хөө. За чирс угаасаа тэг үнсэлцэхгүй л юм шиг байна л та. Үнсэлцэх гээдсэн юм уу? Утастай гинэ. Бэн бас. Чинроо палан муула. За бикас болт. Палан маа. Хин нэгэнтэй секс хийчээ таг алга болж байсан хүмүүс уу гинэ. Үү та нар уугач бүгд хотлаа. Их гоё юм шиг байна. Чи даваа гөөсөлсөн. Бог чи намайг гөөсөлсөн үгээ биччихл байсан гэдэг. Тэгээ би тийм л юм байчихсан болохоос швейцтэй өөрөө таг болж байгаа. Би уу юу. За тэгээ за бик. Тийм болсон. Айс. Амар ер нь дажгүй тоглоом шүү. За эхлэе явъя. Минийхээ тэнэг асуулт. Баруун талд байгаа тоглогчдоо ширтэлцэнгээ нэг удаа уу? Эсвэл 3 удаа уу гэж үс. Ширтэлцгүй би 3 унаа. Зүг. Эвгүй үстэй чи ширтэлцээд юу чих. Ширтэлцэж үнсэлцгээс гайгүй юм шүү. Тийштэй. Тийм. Би тэр чинь баг энэ цай үнсэлцэн гэл алтлаа. Ширтэлцээд ингэж ууж. За нэгнийх. Ширтэлцэхгүй болов. Ах руу гарч байгаа дуухны зэлэг чинь. За ахаа суулаа. Хоёр суулгам. Гоо энэ чи ингэ дуустлаа явж шүү. Хаалхан тий. Яна. За надаас эхлэх үү. Англианаас ирэх үү? Өмнө ямар За яах нь уусч юм. өмнө нь хосон араар нь тавьж байсан уу? Үнэ хэл эсвэл уу гинэ. Өмнө нь хосон араар нь тавьж байгаагүй. За. Үнэ хэлээ. За бэкх. Унтлагын өрөөнөөс өөр секс хийжсэн бүх газруудаа нэрлэл эсвэл 2 удаа уу гинэ. За ямар. 0 онгоц бортолот playtime амар болсон. Хотлоо. Оо ёо. Зүгээр тэрийг хэлээд ахын цаашаа тий. Онгоц бортолот тахтай. Би сая ичгээд л шүү дээ. Би. За дээт. Би бас итгэсэн. Харин чи би ч одоо итгэсэн нэрэл. Онгоцсон да. Мэтлээд гэж байна. Тийм байхгүй. Яг чадах байгаа. Хүн шиг амьдарч байгаа шүү дээ. Дээт. За гар хангалах хийж байгаад баригдаж байсан хүмүүс уу гинэ. Хин ч жоох. Гар хангалах баригдаж байгаагүй. Байгаагүй гэдэг. Тэрийг баригдаж болохгүй гэж. Яхуур үздэг гэдэг. Нягт гэд. За машин цэгсэж байсан хүмүүс уу гинэ. За бүгд уу. Бүгд мэдчих шүү би та нарыг. Бүгд машинд. Та одоо ямар бэлээ мэдчих шүү. За одоо cheers гэдэг уух бүгдээрээ. За cheers. За хэд нэг раунд явах уу? Пүү нэрнгэс явах юм. За 3 раунд явчихдаг. Бүх тоглогчоор өгзгөн дээрээ алдуулсан 3 удаа уу. Оо шүү дээ. Тэд 3 алгадъя. Яах вэ гэж. Тэр нь тэгээд надаас шалтгаалаад байгаа муу яг хинээс би алгадуулахгүй гин гут нь нөгөөд нь алгадъя гин гут нь. Би ууя гэж боловлчихж байгаа. Тий. Би ууя тэгвэл. За тэгвэл миний болохоор ганц хүний явдлаар танилцсан хүнтэйгээ үргэлжлүүлэн үерхэж байсан уу гинэ. Байсан хүмүүс уу гинэ. Байсан ганц хүний one night-а үргэлжлүүлээд үерхэж байсан хүмүүс уу гинэ. Тэгсэн.
Тэгээд тэр чи one night биш юм биш юм. Тэгэл юм ш. Утгаар нь бодвол гэд. За ид. Нэр яг ямар асуулт болчих вэ? Сайн ингээд за гүнзгийрхгүй байдг уу? Тийм. Тэгээд тоглож байгаа шүү. Бүгд дуртай секс байрлал хэлээгүй хүмүүс нь уу гинэ. Йоо, өмнөх дугаар дээр амар хэлэхгүй гэж ууснаа. Одоо хэлчихвлээс амар хэлээгүй. Ой. Хэлэхгүй би тэрийг мэддэгдэмээргүй байна. Чи нууц захтай гоё. За хэлээрэй. Өдрөө уучих уу? Би ингээд Оо ёо. би ингээ эрэгтэй найзаасаа тэгж асуудаг байхгүй. Андаа ингээ эмэгтэй хүн юу хүсэж байгаагаа ингээд тодорхой хэлчихвэл ер нь ямар санагддаг вэ гэд асуусан байхгүй. Тэгсэн чинь ууг нь ингээд бас яах гэдэг нь мэддэхгүй ч биш яг юм тодорхой болол амралтаа. Гэтэ эмэгтэй хүмүүс ч амар лайтай штэ. Ямар байрлал дуртайгаа мэдсээр ээж ижил хэлэхгүй яагаад идэх ч хэлээ надад нэг тийм амар юм төвөгтэй юу хүсэж байгаагаа хамгийн сайн мэдж байгаа юм байж тэрийг ингээд дандаа нуудаг гэдэг таахгүй. Тэр үнэн үү? Үнэн бах уу. Тэрийн таахаар сонирхолтой байна. Эртний үний бас зорилго нь бас тэрэлтэй. Тэгээс шууд эвгүй юм шүү дээ. Би тийм байрлал дуртай. Тэгэхээр эртний үний тестрон унчих байх л та. Эртний үний чинь тестрон юмнууд нь гормон ажиллаад байгаа гэхээр эмэгтэй үнийхээ араас гүүгээд те ир хүн гэдгээ мэдэр зэтрээд өөрийн болгож молгоод юмыг тааж маагаад юмыг авч өгч мөгөөд тэгэхээр л гоё юм шүү. Тэгэхээр сонирхолтой юм шүү. Эмэгтэй хүн илүү таавар шиг байх тусмаа англиных юу вэ? Англи хэлчлээ. Хэлээгүй. За. Бичлэг хийжсэн үү гэж. Хийж байгаагүй. Хийж байгаагүй бол Мэдээ шаарддаг юм шүү. Нөгөөгөө бичсэн. Тэгээ сайт байт дээр пост Монгол ирээд гэж. Point of view гэдэг. Пов. Пов Mongolian guy. Mongolian guy Paul гэдэг. За, жоохон байж байгаа раунд явах уу? Йоо. Loud over. Юу гэдэг нь ойлгохгүй байгаа юм нэ гэдэг юм. Бид хоёр нэг клипэн тоглох хүсэлтэй байгаа хоёроо. Тэгээд таяр бас таярт энэ удаа хэлчихье гэж бодож байгаа подкастаа дайландуулаад тэгээд таяр клип хийх юм бол бид хоёрыг стуудаарай. Яагаад бид хоёрыг гэдэг Бид хоёрын гараа орсон ч болно тий. Тэр ах дуугийн тийм дүрд орсон ч болно. Англиу нэг юм токсик залууд ингээл хаягдж магтаал. Тэгээд бид тэр залууг нь гарч зодож модоол тий. Машиныхын шилийн ингээл хаах зогч махвал. Тим клипний юу байх юм бол бас сонирхох шүү гэж бас хэлэх гэсэн юм аа. Энэ удаа хэлэхэд артист хүмүүс орж байгаа болохоор бас хэлчихье гэж бодоод. Үндсэн зохиол нь тиймэрхүү ойлгоо шүү. Бид нэр хосууд бол болохгүй. Тэ хэлнэ. тийш тий. Таадаг ийм мэдээж одоо ажлын саналууд айгүй хэрдэг л байх гэж би бодож байна. Тэгээд хамгийн иржсэн ийм сонирхолтой ч юм уу юм сонин ажлын санал юу байсан бэ? Надад болохоор иржсэн хоёр ажлын саналаа би эхлээд хэлчихье. Энэ болохоор ингээд намайг лайв хийх үү гэд тэгжсэн байхгүй. Тэгээ би за юуны лайв юм болоо гэдгс чи годон готлны лайв. Бид дэжлэлэрж. Тэгээ би ингээд үгүй юу. Манай ингээд царайлаг модель залуучууд маань ингээд лайв хийдэг тий. Тэгээ би яг тухайн үед миний follower center нэг 12,000 зангатай байсан үе яахгүй. Тэгээ би за найз нь тийм юм хийж чадахгүй гэдэг нэг ингэж байсан. Тэгээ хоёр дахь нь болохоор андаа нэг зурганд ороод өгөөч нэг жижигхэн ийм видео контент байгаамаа ингээд манай чи хийж байгаа мэж байгаа гэд манай нэг эргэтэнээс тэгж байна. Тэгэхээр мяа за юуны зургийн ямар агуулмжтай зургийн гэдэгс аахгүй гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ч юм. Тэгээ би яг юуны хүчирхийлүүлсэн юм тий. Хүчирхийлүүлж байгаа эмэгтэй гэсэн тэгээ би зандаагүй. Тэгээ надад иржсэн хамгийн ийм хоёр сонин ажлын саналууд гэвэл нэг ийм хоёр ажлын санал байна. Та хэдэд ийм инээдтэй ч юм уу сонирхолтой сонин яагаад гэж бодож исэн ийм ажлын саналууд байгаа юу? Байхгүй ч гэж болно л доо зүгээр. Минийх бол гайгүй надад байхгүй. Сонин ивентүүд л эртгэлтэй. Сая баг ярьчлаа дөө тэр хормон дээр дуулсан л байсан. Тэр дээр дуулсан. Тэгээ нэг кинон дээр АК-гаар шүрснээ буудуулаа хүчдэг. Орцсон юм уу тийм. Тий, орцсон. Ямар кино? Джон Шипскин гэдэг нэг байдаг шүү дээ. Хоёр гай байдаг тий. Тэрэн дээр ингээд ингээд АК-гаар шүрснээ өөрөө хүчдэг шүү дээ. Эрд сонж байх уу зүгээр тийм. Надад сони юм байна. Гоё байсан тийм. Тэгэл тэр л сонь да. Өөр итэх юм байна.
би нөгөө продюсерт ажилладаг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь дотор залгаж байна. Тэгээд чи юу гэлээ таньдаг хүн л ирсэн шиг байна. Тэнгүүтээ гэтээ эмгтэй артист ах ер нь жоохон хэцүү. Ер нь тэгсэн чи юу гэлээ баг дуулах нь их гол шээ. Зүгээр баг ирээд суулж болох уу тий баг нэг тиймэрхүү. Гэтээ яг ингээд дуулчаад баг ингээд хажууд нь суун. Тухайн юм ярьж мэрэг би тэгээд тэгээ яг дуулаад ингээд өөрөө хийсэн уран бүтээлч юм уу дуулаад ингээ мөнгө болох нь амар гоё. Гэтээ нөө тэр л бүр хамгийн амар саналсан баха. Чи мухаа санал байна те. Ханаа нэг найз. Тэнгүүтээ хамгийн амар даабалтаад өгч юм уу шиг. Мөнгөнд нүгэн ихсэн бодлоо өөрчлөнө гэж бодож штэ. Тэр бүр яа за юу вэ? Нэг хамтлагтай найз, төгжмийн хамтлагтай найз. Шинэ жил байна гэд хэдэн үнтэй гэсэн чинь 14 5 үнтэй гэд хаана болж байгаа юм карак гэд болж байна гэд нэг карак том карак. Гүг манай нэг найз. Тэгээд бүтэн тэр шинжлэгийг авч явсан гэсэн зохион байгуулаа, дуулаа, дундуур нь дуучаа оруулж ирж мэрээд 10 хэд ихчтэй. Амар уустай. Дан эмэгтэйчүүд. Дан эмэгтэйчүүд. Тим шинжил бас болж байна. Надаа өсний найр хөтлөхөө гэж орж ирж ирсэн. Одоо тэр нөгөө сумын төв аймагуудаар юм хосоо олох нэг тийм ивентүүд болдсон билээ шүү дээ. Дөрвөн нэрэг дээрх 2 4 шоу. Нэг тиймэрхүү ивентүүд болоод байсан шүү дээ сая. Таныг тийм ивентийн хөтлөгчөөр очихгүй гэвэл та явах уу? Битгүй аа. Жижигний гоё хосмос болцооны нэвтрүүлэг ярьдаг хүн байна. Туршлагатай, маршлагатай гэдэг. Дөрөгний эргийг хөтлөхгүй гэлээ үнийг одоо тэгж орж ирсэн баха нэрээ. Би буруу санааг бол тэгж орж ирсэн. Бүр яг нэр нь жигнэсээ тийм нэртэй юм уу те? Дөрөвний эрэг дээр 2 4 7. Би нэгтээ буруу хэлж магадгүй ш. Ямар ч юм яг тэрнтэй адилхан шоу байна даа ч гэж би бодлоо. Ямар ч юм тийм шоу хөтлөхөө гэж орж ирж ирсэн. Би бол тийм нэг амар дэмжнэ. Яагаад гэвэл тэр нөгөө нэг юм цусыг ер нь холдуулах хэрэгтэй. Өөр аймгийг өөр аймагтай ингэж мэйжлуулах хэрэгтэй гэж. Тий, тэгжээж тэр зуухаантай хүүхд төрн те. Цус ойртолт багсан ч юм уу те. Тим юмнуудыг ер нь одоо хөдөө орон нутгуудаар амар дэмжүүл надад амар зүгээр санагд. Цус ойрцсон амар ойрцсон сум энэ төр бас байдаг шүү дээ. Судалгаагаар. Тэгэхээр ер нь одоо ингээ хөдөө орон нутаг эзгүүрж байгаа болохоор одоо тийм залуучуудыгаа ядаж хооронд нь тэд нар чинь бас ингээ гой байхыг хүсэж байгаа шүү дээ. Яг л бид нартай адилхан юм үзээ байж байгаа шүү дээ. Адилхан ингээд уцаа ухааж байгаа. Тэнгууд гой байхыг хүсэж байгаа шүү дээ. Орон нутагтаа бас. Тэнгууд тэр мөрийг гой хангаж өгөөд тим юм байвал маш зүгээр. Би бол дэмжин тийм. Хамгийн хэцүү очиж дуулж исэн нэг юм хэцүү зэрэгтэлтэй ивент юу байсан бэ? Би нөгөө нэг ивентүүд хийхээр юу яадаг аахгүй юу? Нэг бизнес ивентүүд хийхээр бас яг юм артистууд дууддаг аахгүй юу? Тэгэхээр нөгөө аргууд. Тийм, тэгэнгүүт нөгөө хүмүүс нь гончтой ингээ бижектэй ингээ суучдаг. Тэгэнгүүт яг танаа стилийн ялангуяа хүмүүс гарч ирэхээр амар хэцүү байд юм шиг байна. Яг наадаж нь л яг хэлэх гэж байна. Суудсан газрууд бүгдэнд нь амар дургу. Ер нь бол тийм газруудыг татгалзаж байгаа. Авахгүй. Яг гоё юм залуучууд цуглаад юм яг үндэ подволт байсан ч хамаагүй. Яг тийм гоё пакет газрууд дуртай юм. Ийм вайлд газрууд гоё байхгүй. Жохон хандаг. Тэрний оронд нэг ингээ сууцсан ингээ нэг юм ууцсан. Тэр хүмүүс дээр би очоод дуулаад яах чинь тэд нар одоо намайг тэгээд яах юм тийм дургу. Тийм юмыг ер нь авахгүй л байхыг хүсдэгтэй. Тэгтээ гадрууд угаасаа анхаасаа бас яг ямар ч худлаа яриад аваад ирдэг байхгүй. Нэг ивэнтлээ гэж хэлэнгуутлаа тийм газар авчирсан. Нөгөөдөл нь ингээ нэг юм гойч байж чадахгүй нэг юм сонин хүмүүс байдаг байхгүй. Тэд нарт дургу. Бизнес ивентийг морин ураар нээдэг хүмүүс байна. Амар хэцүү. Би тэгээ зарлахад хэцүү байгаа юм чинь. Магтаал морин ураар нээгээд авч чаа. Амар хэцүү чинь. Очвол юм бүр юм жоохон айгүй юм ярддаг бизнес ивент байгаа байхгүй. Бүр бизнесээ шууд танилцуулаад пич мичигээл явдаг. Тэнгүү төмөн шууд магтаалтай дээлт хүмүүс нэртэн байгаа юм чи өөрхөн ингээл. Тэр хүмүүс ч ямар буруу байх. Тэгээ зарлага гарахаар ингээ хоёул ерөөсөө авцлахгүй амар хэцүү байдаг шин. Эйтийн хамгийн хэцүү зэрэгтэл юу байсан бэ? Хамгийн хэцүү. Очныхаа. Нэр магадгүй шүү. Манай IT-гийнхэн байсан. Яг ингэсэн чи намайг очингоо хэлсэн шүү дээ. Угаасаа ингээд хүмүүс юу салааг байгаа. Ер нь бол дандаа нөгөө өдөртөө халбанд шалтны хүмүүс байгаа болохоор угаасаа босч ирэхгүй хаа. Тэр бити тэрэн дээр нь тэрээрээ гэдэг хэлсэндээ гарахаас өмнө тэр гайгүйс. Тэг яг ингээд суудсан костюм бич гэдэг хүмүүс юм. Яг хамгийн их хөөрхөн ингээд үзэж дундуур ингээд гараа авсан байхгүй би. Гэсэн чинь чамаа хийн гэсэн бэ гэж асуу. Чамаа хийн гэсэн бэ? Гоё исэн шүү гэж мэгд. Тэгсэн бүтлэр гарч ирэхгүй. Өнөө уршаа талбай дээр гарч ирэхгүй тийм байна. Уршаа талбай дээр гарчвал яг юу болох вэ? Тэр хүн алдан тушаал алдах уу? Гүү. Яага босч ирдэг юм бэ? Гэхдээ зүгээр ивент ихэн хэсэг байсан байхгүй. Тийм жоохон хал. Би угаасаа халаалтанд хэлсэн бэлээ. Эхний одоо баг эхний хоолоо итгэл байжсэн үе байхгүй. Тэгэж хүмүүс нэг халаагүй гарч ирж бүжиглэхгүй шүү дээ. Энэ нөгөө сүүлд мисэм их ч ингээд нэг рил биш нэг подкастн дээр ч юм уу нэг ярьсан рил нь тасраад яваад байсан шүү дээ. Нэг хүмүүс ингээ ууж идэггүйгээр гоё байж чадгаа болцсон байна гэд. Тэр та нарт яг юу гэж бодож байна? Би сая
бас ингээд төрс өдрөө хийхэд ингээд эхний хэсэг бас надад амар хэцүү байгаа байхгүй. Тэр хүмүүс чинь миний баяр дээр ирсэн байгаа учраас би ингээд хүмүүсийг ингээд аваа явах хэрэгтэй болчихж штеп. Тэнгүүд яг нэрэл халахгүй бол бүр амар хэцүү байсан эхний хэсэгт. Тэгэл жоохон ингээд уугаад халаад эхэлчихээрээ ингээд би шаардлагагүй ингээд амар гоёлоо явчихж байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд ер нь арга хэмжээ ч юм уу янз бүрийн юм одоо баг манай подкаст ч юм уу те ингээд уухгүй бол гоё юм ярьж чадгаа болцсон ч юм уу гоё байж чадгаа болцсон байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ та дэв юу гэж бодож байна. Үнэ. Ичимхий юм уу бид нар? Ер нь яг ичимхий нэрлэхөө хүмүүс баха. Ер нь. Тэгээ яг ингээ дийлэн хэрэг бах тий. Ер нь жоохон тийм. Нэгдүгээр яг бол шүүмжлэх хэрэгтэй бах тэрийг. Тэгээд манайх нөгөө нэг уух калчер байхгүй болохоор уг нь байгаа. Гэхдээ тэрийг хэрэгжүүлдэггүй. Нэг юм тасардаг калчер байгаа шүү дээ тий. Тэр байгаад идэг болохоор эн чинь нэгэд хэцүү болчиход байгаа. Эрэг талаас нь авч үзэх юм бол манайх ч өөр амар залуу хүмүүстэй орон байхгүй. Тэгээ энэ залуу хүмүүс ч яах юм гой шоуд нь ууж идэн нариг цингэн гэдэг чи эдийн засгийн хэрэгэл бас ингээ явж байгаа шүү дээ. Би миний бодлоор баг 100-ны юм шөнийн эдийн засгаа баг нээчихсэ гэж бодоод идэх байхгүй юу. 100-ны 3 сар өөрийн 6 болтол бүх газрууд ажиллана. Гэрэлт гудамж амар санагддаг. Яг гэрэлт гудамж шиг шөнийн 3-4 болтол ажиллана. Ингээд бүх юм чөлөөтэй тавьчихаар чи хүмүүс ч бас яагаад байхгүй шүү дээ. Хитрхи бас шунаад байхгүй. Одоо тэр судалгаа модлогыг баг танилцуулах ёстой гэж бодоод байдیں۔ Нэгэнд арх зарддаг байсан шүү дээ. Тэгээд зарахын өмнөх ямар байсан, зарсны дараах ямар байсан. Асуудал гараад байгаа юм, гарахгүй байгаа юм. Зүгээр чөлөөтэй тавьсан ч хүмүүс байхгүй байгаа шүү дээ. Би нэг аймаг дээр очиход аймагийнх нь нэрийг хэлээд яах вэ гэсэн чинь сард 3 удаа зарддаг заяа. Цалин буудаг нэг өдөр нь зарахгүй, нэгэндээ зарахгүй, тэгээд бас нэг тэр аймагийнхаа бас нэгэн шиг тийм өдөртэй. Тэр өдрөө зарахгүй. Тэгэл шагийн арх. Тийм. Тэгээд яадаг вэ гэхээр дэлгүүрүүд хизээ баярладаг вэ гэхээр тэр өдөр ирэхэд баярладаг заяа. Яадаг бол өмнөх өдөр нь бүх юм хүмүүс маш ихээр худалдаа авдаг. Паачгаар нь, шилээр нь бүх юм худалдаа. Тэгээд яг маргааш нь тэрийг авцсан юм чи уудаг. Яг зарахгүй гэчингүүд уумар санагдаад байдаг юм байна. Тэгээд алкохол хүсээд байдаг. Тийм. Алкохол ч одоо ингээд монголчууд ингээд багаас нэг хориглцсан болохгүй муу болохгүй ингээд хориглцсан. Тэнгүү тэр хүүхэд чинь ингээд жоохон том болоод үзэн штэ тий. Тэгээ үзэхээрээ яаж аашлахаа мэдэхгүй байхгүй өөрийгөө. Юу уудгаа мэдэхгүй, юу нь гоё амттай мэдэхгүй. Яаж одоо согтын мэдэхгүй байгаа. Тэгээ тэрнээс болоод жишээ нь асуудал үүсдэг ч юм уу. Тэнгүүд магадгүй зарим газар ингээд ээж аав нь суужаад вайныг тавьж өгснө. За энэ бол вайныг ингэж амтлана, ингэж уудаа шүү, ингэж сипэдэ шүү. Вайныг энээс итрүүлэх юм бол чи ийм асуудалд орно шүү гэдэг нөгөө хэлж өгöd. Тэгээ хажуудаа уулгадаг тий. Пивийг тайлбарлаж өгдөг. Архийн ликүрийг тайлбарлаж өгдөг гэх мэтлэн ингээд нээлттэй хаяад тэгээ чи одоо 18-нд хүрсэн хүн өөрөө очроолоо, өөрөө юм дуртай ингээд таруулаад эргэж болно гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө хүн мэдж байгаа юмнаас айхгүйгээр ингээд тэндээ чөлөөтэй хандаад тохируулны хэрэглээд байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Манайх ч хорж байгаа нөгөөтг нь гэрээсээ гарснаа тэгээд асуудалд ороод байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр тэр уух калчер гэдэг нэг том зүйл биш. Зүгээр бид нар чинь мэдэхгүй юмнаас айдаг болохоор илүү жоохон тэрэн дээр мэдлэгтэй байх юм бол тэрийг нь хориглохгүй бүр чөлөөтэй тавьчих юм бол бүр тоохгүй айчгалах. Алкохол тэр тэгж боддог. Тэгээ залуу улс гэдэг утгаараа залуучууд байгаа болохоор угаасаа энд ээж яг надад нэг тэгжсэн юм байна. Чамтай нэг хамт тасартал ч ууж үзнэ гэдэг. Тэгээд яаж байгаа юм гэсэн чи солонгос эцэг ихнэр тэгдэг гэж байна. Хүүхдтэй ингээ арх уулгаад тэгээд хүүхдэд тасархаараа согтгороо ямар авир гаргадаг юм байна. Ямар шуу ингээд өөрчлөгдөж ин гэдгийг нь эцэг ихнэр нь хараад тэгээд ингээ хүүхдтэй арх уухыг зааж өгд юм байна. Би нэг чамтай тэгнэ мэгнэ гэд нэг ээж бас нэг тэгж ярьж л байсан юм байна. Би бол одоо гэрхэн мэрхэнтэй бол чөлөөтэй вайн алкохолны тал дээр бол чөлөөтэй. Тийм сая миний төрс өдөр дээр хүртэл манай ээж ихч хоёр ирсэн. Манай найзуудтай шот тулгаал ингээл. Тэг манай эрэгтэй найз бүр тэгж юм чи хажууд суугаа хөөрхөн охтууд мохтууд ямар ч хамаагүй. Танаа ээжтэй л юм ярих гоё байсан гэж. Тийм ер нь амар юм залуулах сэтгэлгээтэй хүн байдаг болохоор бас алкохолны тал дээр ер нь айгу нээлттэй байдаг. Тийм тэгэхээр бидний үеийн ялангуяа хүүхдүүдтэй тэгж алкохолн дээр нээлттэй хандуулах хэрэгтэй хаа. Тэгэхгүй бол ахаал яг нэг юм бүтэн үе хавааранхуу нэг болохгүй бүтэхгүй гэж явж байгаа л тэгчих юм болоо гэж бодоод идэж шүү дээ. Манай ээж намайг уудгүй л гэж үзсэн. Ээжтэй нэг үзэхгүй хөө. Үцэндээ. Ээж авч үзэхгүй хаа. Би Facebook дээр ширлэхгүй. Манайх угсаа Facebook дээр ширлэгдэх юм аа. Facebook-ээс амар хэцүү хүмүүс орж гаагүй хөө. Facebook-ээс амар хэцүү. Instagram-аар л үздэг шүү дээ. Чи вайн маань уудгүй байгаас тэглэнэ. Гэж юу гэсэн бэ? Вайн гэж мэдхгүй гэдэг. Вайн ч гэхдээ ер нь яг уусан гэж хэлэхийн яг хамгийн ийм хөнгөн хувилбар өстэй. Цөөлрүүлсэн. Вино уусан шүү дээ. Вино вайн уусан гэх юм бол за гэхээр тийм хэмжээний алкогол үсттэй тий. За юуруугаар айгу сериос сэдврүү орлоо шүү дээ сайн. За нөгөө болцооныхоо сэдврүү эргээ ор. Тэгээд манай
нэвтрүүлэгт нэг яригддаг гоё юм. Бид тэр хүмүүсийнхаа нэг болцооныхаа түүхийг сонсдог л доо. Хамгийн best болцоо болон хамгийн worst болцоо одоо та хоёр ярих хэвээр. Тэрийг бүгд хамтдаа сонсцгоё. Нэр усын хэлнэ гэдэг байна. Бек worst-оос эхлэх үү? Хамгийн сайхнаас эхлэмээр байна уу? Муугаас эхлээ сайнараа дуусгамаар байна уу? Ер нь одоо уулзсан жоох тэр одоо үргэсэн эмгтэй болгонтойгоо нэг бейс болцоо нэгч жоох ер нь бейс болцоонууд хийсэн яг гоё санаанд нийцгээр. Тэгээ ер нь жоохон тийм уламжлалт болцоонууд гоё байдаг их ихтэй. Тэрний юу вэ? Одоо жишээ нь те эрэгтэй нь одоо хослолтой эмгтэй нь одоо тийм ямар ч үгүй те тэгээд нэг дийнер идээд тэгээд гэтээ нэг юм хүндрүүлэхгүй зөө тэр асуудлаа. Тэгээ гоё ингээ гадуур алхаад гоё юм яриад заавал тийм үнэтэй тийм байх нэг шаардлагагүй гэж үздэг. Ер нь бол. Тэгээ нэг үнэтэй яг үнэтэй гэж болно зөө заримдаа. Тэгээд эмгтэй миний ойлгосноор тэр эмгтэй хүн чи яг тэр үнэтэй бас биш юм шиг байгаамаа мэдхгүй зөө. Зүгээр л тэр нэг юм зориулсан сэтгэл нь амар зүгээр байгаа юм шиг байна. Тэгэнгუутээ нэг юм яг сэтгэлээсээ гоё хандаад нэг юм өөртөө анхаарад тэгээ очисон болцооноо зүгээрсэн. Нэг юм динер идээд тэгээ гоё хөвгчлөлтэй байгаад жоох хөвгтөчиг байгаад тэгээд гоёсан. Тийм болцоонууд л зүгээр. Worst болцоо гингут нэг юм өгөл давалт байдсан шүү дээ. Юм гоё ингээ өгөөд дайнгууд ингээд миний жоокийг ойлгох ч юм уу нэг юм vibe авалцахгүй. Тийм нэг юм охтууд байдсан шүү дээ. Нэг юм өөрийгөө яг юугээд бодцсон гэмээр заяа. Яг муухай хэлж байна. Гэтэ нэг тийм охтууд байгаа заяа. Нэг юм эготой. Зүгээр гоё ингээд кул байл да ингээд амархан шүү дээ. Бүх юм амар амархан бохгүй. Чи эрэгтэй хүн, үгүй чи эмэгтэй хүн, би эрэгтэй хүнтэй ингээд бүх юм ингээд амархан байж болох байхгүй. Хоёулаа зүгээр ингээд мачи хийж ийн ингээд бүх юм гоё ингээд ихгүй ингээд нэг юм ингээд өгдөг. Тийм болцоонууд юм жоох ойлгохгүйсэн. Би энэ дэр нэг юм асууж гэдэг. За. Одоо ингээд ууг нь миний зүгээс бас би яг ингээл яг хүссэн юмаа хэлээл ингээл явчмаар байдаг баггүй юу? Ууг нь ингээд шууд ингээ юмаа хэлээд явчмаар байдаг. Тэнгүүд л саяны ингээд энэ дээр ингээд пүү ах миний яг энэ хүслийг маа шууд ингээд хаацсан баггүй юу? Тэр нь юу гэсэн чинь ингээ эрэгтэй хүний нөгөө юуг нь яачдаг гэлээ таачаасаа эхэлж тестостероныг буулгадаг гэдэг. Тэгэнгүүт ингээд заавал хараасаа гүйлгэх ёстой юм уу? Надад хэрвээ таалагдаад ах юм бол би ингээд таалагдж байгаа гэдгийг хэлчих болохгүй юм уу гэдэг юм намайг амар зовоогоод байдаг байхгүй. Надад бас таалагдаад байна шүү дээ. Тэгээ тэрийг би бас ингээд эргүүлээд чиж бас надад таалагддаг гэдгийг ингээд хэлчмээр байгаа байхгүй. Тэгэнгүүт л яагаад энийг хэлж болохгүй юм бэ гэдэг. Би бол шууд ингээд шудрах ингээд хэлчмээр байдаг зав. Тэгээ би ингээд бүр үнэхээр сүултээ аргаараа би эрэгтэй найзаас асуусан баг. Андаа ингээд хүн эмэгтэй хүн хүсэж байгаа юм шууд хэлжүүл ямар санагддığım болоо гэсэн чинь ууг нь ч амар л та гэд ууг нь ингээд амар гэд хэлж байгаа юм. Гэтэ зарим хүмүүс нь болохоор ингээд хэлчих юм бол эмэгтэй хүн үнцний алдна малдна гэдэг аахгүй. Үнцний миний хэлээд байгаа нь одоо ингээд чи надад таалагдж байгаа шүү гэж чи нөгөө эрэгтэй хүндээ хэлнэ шүү дээ. Тэгвэл бас нэг мэдрүүлэх хэвээр мэдрэмж нь би чамайг баг яг нэг жоохон муугаар хэлээ таалаад байгаа шүү. Таалцсан шүү. Тэгээд энийг олигтойхон авч яваарай гэх хэмжээний нэг юм одоо даацтай байх хэвээр ч юм уу юм тим жинхнээсээ байх хэвээр ч юм уу тий. Тэр нь зарахгүй л явмаар хүндлэл илүүхүүл үнцэнтэй драмагүй зүгээр надад үнцэнтэй очих хэвээр байх тэр үндэ. А зүгээр үн сэнгүй таалагдсан гэж хэлчих юм бол жоохон хэцүү л байх л та. Амархан буучглах л та. Зүгээр үн сэнтэйгээр таалагдсан гэдгийг л ойлгох хэрэгтэй. За яах вэ? Чи надад За яах вэ? За. Ийм л залуу юм биз дээ. Яг надад таалагдлаа. Харж лээ яа. Энэ мөн үн сэнтэй таалагдж гэдгийг хэл. Надад ч юм бол ойлгохгүй шүү эртнөө. Шууд шок нөрөш. Тархин шууд маасл шүү баг. Би таалагдсан бол таалагддаг юм болоо гэд. Нөгөө нэг найзтай гарлаа гэсэн чинь. За гарахаар. Бас. Маасл шүү дээ тий. Тэгэж тий. Өөрөө мэдээ гараач тий. Гэхэд л бас маасалдагтай адилхан. Тэр тийм маасалтай юм шүү. Тэгэхээр бек саяны нөгөө нэг болцоогоо базаад ирчлээ тий. Worst нэг базаад. Сайнуудаа базаад ирчлээ тий. Ерөнхийн тиймэрхүү атмосфертэй үл зүгээр. Миний бек өөрөөсөө өндөр ахынтай болцчихсон уу? Өөрөөс өндөр хэр чинь нэлийн өндөр хэрэгтэй байна. 100 дуу охинтой. Бек өндөр хэлээ 87. Бараг л 90 байна. 100 гэхэр чинь 187 та эмэгтэй гэхэр чинь бас л 80 хэд мэдтэй. 85 байхад л амар шүү дээ. 100 харагддаг эмэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэгвэл
Яг хуу Өсгөөтэй гутал өмсөх юм бол надаас өндөр бол. тэгвэл 82 3 юм байна те бараг. Сайхан шүү дээ. Нүүгэлсэн хүн л явах юм шүү дээ. Нүүгэлсэн 2 хүн. Сайхан. Үүлээр. Тэгэл өндөр охин дуртай. Чичгүүд нь яасан. Намар ч бас дуртай ч гэж. Дуртай гэж австай. Эйд Тэ хүн чи сайхан шүү дээ. Сайхан. Өндөр үү? тий. Би чичгээ. Хэдэ. Хэлэхгүй. 60 идэ. 60 гай. 60 хэд ч гайгүй юм шүү. Тийм үү. Яг дундчил та гэтээ нөгөө артист дундаа оронгуудыг намд уурчдаг. Артистуудын том байгаад байна үү те? Монгол эмэгтэй хүний донд чинь метр 50 шүү дээ. 55 за. Би ч тэгвэл өндөр юм шүү. Өндөр. 60-д бол ажгүй 65 бол ажгүй ш. Би яч одоо Дундчил Монгол байна. эрэгтэй хүний дундаж өндөртэй хүн шүү те. 72. Тийм үү? Мал. Одоо их өснө гэдэг ш. Тэгэхээр 3 санж өснө. Ямар гоё. За 80-ийн фейл болцоогийн сонсё л доо. Би тэгтээ нэг амар олон яг болцоог юм байна. Яг ингэ өчтөрөөсөж бодлоо ч байхгүй юм билээ. Тэгсэн чинь зүгээр миний бодлоор нэг фейл байна уу, гоё байна уу гэдэг нь нөгөө хүнээс нь шалтгаалж байгаа юм. Ямар хүнтэй болцохоос л шалтгаалаад байгаа юм л. Тэнгүүд хамгийн гоё байсан л хоороо X тэгээ болцсон байгаа байхгүй. Яг тэр нөгөө нэг тийм битүүрийн яг нөгөө чиний яг хэлдэг шиг нөгөө нэг энэ хүн намайг юугээ бодчих гэж би нэг ч бодоагүй байхгүй. Тэгэл яг уулзаал зүгээр ингээд аль аль нэгэндээ амар талагтал ямар ч барьер байхгүй. Тэгэл зүгээр л окей гэл зүгээр бүх юм ингээл мэдрээл ингээл явцсан гэх юм. Тэр л бүр хамгийн яг гоё нисэн юм шиг санагдаад байгаа. Тэгээ фейл нь гэх юм бол хүнээсээ л яг бас болоод байгаа юм жоохон нэг анх ингээ уулзангууд нэг энерги нэг сонир мэдрэгддэг хүмүүс байдаг шүү дээ. Угаасаа л таарахгүй ч юм шиг те нэг хурж иж аваад машинд нь суухтал нэг энергийг таарахгүй нэг тийм нэг л хударчлаа даа л гээл. Тэгэл хүллээд ингээл хараалж яаж игээл энэ сонир ч юм уу тэр нь сонир ч юм уу гэж бодоод эхлэхээр тэр л ер нь хамгийн фейл юм бэл. Яаж ямар ч газар хоол идсэн ч юм уу тэр нь амар гойснагдахгүй. Би та хэд нэг оюутан Тэгэхээр амар өрөвдмөр фейл болцоог ярьж өгөө. За одоо манай анхлон гоё деталь ярьж үзүүлнэ. Та хоёр ерөнхийдөө ингээд деталь болцооны түүхийг хүсэж байгаа шүү дээ бид нар чинь. Намайг манай гэрээхэн ер нь оюутан байхад ерөөс ажил хийлэгддэг байсан аахгүй юу? Тэгээд сурах хэвээр хугацаанд чи сурах хэрэгтэй. Битээ ажил хийгээ ер нь ажил хийлэгддэг байсан. Тэгээд юм болохоор би гэрэхнээсээ мөнгө авч амьдэрдэг байсан үе аахгүй. Чи би яг ямар ч мөнгөгүй үе таарваа гэж. Тэгээд аагийн эрэгтэй хүн болзоонд урьж байгаа шүү дээ. Тэгээ би ингээд яг ингээд намаа даага явж байгаа юм зөв. Янаач. Эцсийн мөчөд ингээд бид хоёр ингээд өдөржингөө ханд явжаад оройн KFC ордог байхгүй юу? Орой 12 болсон байлгүй да. Тэг ямар ч яг Home Plaza-гийн KFC орсон юм. Тэгээд манай хүний мөнгөнд дуцсан юм шиг байгаа юм л та бас л оюутан хүүхдтэй адилхан. Тэр надаас ингээд 2000 төгрөг. Тийм байна. Тийм байгаа шүү. Тийм үе байгаа. Тэр үед миний яг ингээ би үнэхээр дахиж би яг тэр цаг мөчөөс хойш би дахиж хизээч ямар ч мөнгөгүй байхдаа эрэгтэй хүнтэй дахиж хизээч уулзаагүй. Би дандаа яг ийм жорны ингээ мөнгө кармалж явдаг ч юм уу даасандаа мөнгөтэй явдаг болсон за. Тэр үе миний яг ингээ үнэхээр яг зүрхрүү ингээ бүр яг цөм яаж гэх юм? Цөм босож ороод. Тий. Цөм зоож орж ирсэн. Тэр үе бүр үнэхээр амар дарк байсан за. 2000 төгрөг байна уу гэд асуусан чинь Тэгээд цаашаа юу болсон? тэгээ бид нар тэгж болно. Хин амар хөгийн байдал орж байгаа юм. Хин шүү дээ. Нэг ч мөнгө асуугаа нэг ч мөнгөгүй. Кэшэр ингэ шүү. Fuck 2000. Хоёроо юу ихшээстэй. Тэгэл би яг тэр цаг мөчөөс хойш нэрээ дахиж хизээч би ямар ч мөнгөгүй байхдаа эрэхтэй үнтэй уулзаагүй юм да. Дандаа би за хүн ер нь бас ийм аргагүй байдалд ороход ер нь бол ийм өөрийгөө авч явах мөнгөтэй байх хэрэгтэй юм байна шүү гэж ухаарсан. Тэгэхээр охтууд маань байх юм бол эрэхтэй хүндээ бас 100% найдаж болдгүй юм билээ шүү. Тэр бол нэг юм амар юм байсан. Уг нэг at least 2000. Өөрхөдөө л болж бүтэн гоё охинтой уулзна гэж бодоод л ирж байгаа шүү дээ. Бас гал алдах үе байна. Ер нь 2000 гал авах үе. Тэр яг хин нь аягүй тэнэг байдалд орсон байхгүй. Тэгэл за. Подкаст дуусах цаг болчих. Тэгэл Тэр салууд одоо үглээч. Чимэн байвал хоёулаа ихч нэг гоё цаагүй болцсон. Одоо би даа гэж. Одоо би 2000 төгрөг байгаа гэж. Одоо би бүтэн өдрийнхэн болцоог авч явж чадгаар хэмжээний орлоготой болсон шүү. Хоёулаа. Үгүй бити колдор. Яг тэр үуч нэг юм оюутан үед л таалдаг төрлийн хүн гэж бас байна. Нараа.
Ахнар хүүд дөрөвдүгээр курсын ахнаар уу? Нэгдүгээр курсынхан чи дөрөвдүгээр курсынхантаа одоо үлээхэд оюутан байхад миний сонирхдаг байсан төрлийн эрэгтэй хүмүүс гэж бас нэг юм тустай хүмүүс. одоо өөрчлөгдсөн үү? Тэнгүүд төгссний дараа бас миний юм хардаг. Одоо ингээл зарим эрэгтэй хүн надлуу бичингүүд би ингээ харснаа оюутан байсан бол яг энэ хүнтэй ингээд үерх ч юм ингэж байсан болох л одоо бол биш ээ гэдэг яг тийм бодол өгөхөр тийм хүмүүс байгаад байгаа хөөх. Одоо би нэг өмнөх юм дээр ярьсан л х та. Амар хийцхэн хүнтэй хамт байгаад бүр стресстэй болсон гэд өдөржингөө хөвцдөг. Хөвтгээс өөр юм юу ч хийдгүү. Тэг ингээл би ингээ гайхаад байгаа юм чинь ингээ хөвтөж оройн босдог нэг тийм. Тэгээд тэнгууд надад шууд ингээ эрэгтэй хүн тийм байх амар тэнэг. Тэгэл би бүр зүгээр бурхан минь бүү үзэгтэй гэсэн. Эртхэн цаагаа барай навш гэж. Тийм. Одоо эн чинь ингээд ийм фейл болцоо байхгүй манайхаа. За ингэж ярих нэ хоёр ойлгосноо. За эхний одоо хичээлээ бүгд хамтдаа авлаа. Одоо үргэлжлүүлцгээ ингээд сайхан болцоонууд байна уу? Гэтэ нэрийн их олон болцоо байхгүй юм лээ. Гэтэ нэг өмнө нэг өрчсөн гай бас яг тиймсэн амар сонин. Яг нэг дуулдаг лээсэн л да. Гэтэ тэрнээс өөр юм хийдгүү тэгээд ингээл оршоод л байждаг. Би тэг гэрлэн харангууд би зүгээр ингээд нэг харанхуу нөхрөө орчсон. Би ингээд өдөржин ингээд ажил хийгээд те хөдөлмөрлөөд тэр үед би нөгөө артист болоо гэсэн л та. Ингээд хөдөлмөрлөөд ингээд аим ядарч мадраад ингээд очиж штэ. Тэгэл хаяас очиж хоол мол би юу хоол хийж өгд юм байна ч. Тэгээ хоол мол хийж өгч мөгөөл юм одоо нөгөө юу гэвэл тэр чинь хоолынхаа материал зэрэлийг ингээд аваад ордог. Тэгэл тэнгуут ингээд ягаад чинь амар амьдралгүй ямар ч ирээдүггүй хар нөхрөө орж байгаасаа ингээд гэдэгсэн. Айл гэрийн энерги гэж амар чухал те. Тийм. Тэгээ нэг тийм ямар ч ирээд байхгүй. Тэгэл би за окей болох хэвээр мэн гэл тэг болчихсон. За тэгвэл red flag-ууд яриа. Таарийн red flag-ууд юу вэ? Хоёрын өөрсдөө чинь red flag юу вэ? Өөрсдөө та нар өөрсөндөө байдаг red flag. Би өөрөө red сул тал давуу тал юу вэ? За эсрэг хүснээсээ хардаг red flag-ууд юу вэ? Амар Улаан тугууд. хартаа байх юм. Тэр яг нэг яатсан баха. Нэг хүн ашраацсан баха. Тийм оюутан байх гэсэн. Тэр л би бүр салхтаа хэлчихсэн. Би тэр бүр амар эвтээ салжсэн. Тэгээд яг чи ийм байх юм бол ахаад зэмтэй ямар ч юм ихтэй хүн ингээ хамт байхгүй хаа. Тэгэхээр эдэрийг ингээ засаад дараа харилцаан дээр ингээ засаад яваарай гэж хэлээд бүр салжсэн. Тэр залуу үзэж тэр бүр ингээ хартаа байх. Тэр нь гэхдээ яг үнэндээ ингээ тэр хүн ингээ хартаа би яагаад ч байхад яагаад энэ хүн намайг хартаад байгаа юм бол бүр амар гайхдаг. Тэр бүр ингээ голомжтой насах чаад өөр хүн харлаагаа харддаг. Тийм. Яг бүр яг тиймс. Тэг ингээ гинт ингээ уралцдаг. Тэг би бүр гайхаад энэ яагаад уралч уу гэд бодонгод чи тэр хүн рүү харсан гэж мэдчих юм тий. Би тэг бүр ингээ хин рүү чарддаг бүр яг ингээ баг ингээ явдаг заа ер нь. Тэг ингээ найз мэдүүдтэй хамт ингээ бүүнөрөө аялж малаад явангууд би юм инээж баг инээ хооронд инээд инээ штий. Тэнгүүд баг инээнгүүд даах юм бэ тий. Тэнгүүд би амар өрөвдөлтөй ингээ зүгээр ингээ тэнт нэг өвөлшвөл. Тэр нөгөө зэвүү яриагийн ориглын нэг кино байсан мэт. Имэтэгийн уцаар ярьлаа гэсэн чи би чамаа хөгшин имэтэй чинь хүртэл хардаад байх юм англи унаа гэдэг. Яаж яадаг гол дүрийг нь эмэгтэйг англи хүн гэдэг. Тэр бас амар тийм эрэгтэй хүмүүстэй байдаг юм шиг. Гэтэ одоо гайг болсон байх гэж найдаж байна. Тэрнээс шах шалбагдаагүй. Миний зүгээр яг ойлгосноор хар гэдэг ойлголтыг би болохоор ингэж бодсон байхгүй юу? Хүн яг хүнийг өөршгөө бодож л харддаг гэж би боддог. Өөрөө яг тийм юм хийгээ явдаг. Өөрөө яг хүний тийм өнцгөр хардаг. Өөрөө яг тийм үйлдэлүүдийг хийж исэн учраас нөгөө хүнээ бас яг тэгж чадна гэж бодод ингээд ийм болоогүй зүйлийг болсон мэтэр ярьдаг ч юм уу те ингээд хит амар тэрийг ургуулan бодож ингэж уурлаад байдаг юм шиг санагддаг. Тэнгүүд би ингээд амар юу н итгэмтгий хүн байхгүй. Тэ ингээд би яг X-ийн өмнө ингээд хэлж исэн их олон юмд итгэж исэн. Яагаад гэх юм бол тэр хүн надаа ингээд тэрийг тэгээгүй байх өнцгөөс нь ингээд агиух ингэж худлаа ярьж штэ. Тэнгүүд нь би тэрэнд итгэждэг байсан байхгүй. Яагаад гэх юм бол нэрэл би ч гэсэндээ ингээл ингэсэн бол бас нэрээ ингээд иймэрхүү байдлаар ингэж бас болгол байсан байх. Хэрвээ би байсан бол бас тэгчл байсан байхад нэрэл юу ч болоогүй л байлгүй дээ гэж би ингэж итгэдэг байсан байхгүй. Тэгсэн чинь яг үнэндээ эвгүүлсэн л та. Гэхдээ зүгээр яг ингээ хүн хүнийг яг өөршгөө бодож харддаг юм байна л гэж би яг бодсон. Бас ер нь хардлагч нөгөө нэг хүн гэхлээр нэг өөрийгөө олох гэж юм байгаа даахгүй. Өөрийгөө мэдрэх, өөрийгөө олох, би юунд дуртай, би юунд дургүй. Өөртөө хүн чинь ингээд дуртай юм болохоор ихтэлтэй болно шүү дээ. Ихтэлтэй болоо. За би энэ амьдрал чинь бас нэг юм хийх юм байна, ажилтай юм байна, төрөлтэй юм байна гэх нэг юм амьдралын нэг юм ихтэлтэй болоод өөрийгөө мэддэг ихтэлтэй болоод ирэхээрээ нэг хүнийг бол нэг тийм хардаад байхгүй байх. Тэгээд нэг юм яаж магадгүй гэдэг нэг юм айцтай байгаад шүү дээ. Нэг тийм айцтай хүмүүс ингээд их тийм хашир биш зүгээр. Юу ч юмыг ингээд нөгөө ургуулan бодож айгаад тэрнээсээ эхлээд нөгөө хүнийг хардаж мартаад тэгээд тэр хүн чинь хамгийн том хүчирхийлэгч болж хувираад байгаа байхгүй өөрөө тэр айцнаасаа болоод. Гэтэ тийм хүнтэй нэг жоохон удаан биш нэг хамгийн анхныхаа хэсэгт 3 жил хүрсэн. Удаан байчаар бас нэг өөрөөс их тэр нэг бас ингээд надад үлдчихсэн. Тийм баг. Тэгээд яг сүүл
бидний өргөлдөө бас би өөр ингээ хардах гад. Тэг би бүр яадаг юм бол гэж өөргөө бас бодчихсон. Тийм. Тэг яг тэр үед яг миний яг жоохон өөртөө итгэлгүй бас байж таарсан. Тэг би өөрийгөө би тэ. Гэхдээ миний батлаар штэ ерөөс ингэж боддог. Би өөрөө тийм юм баггүй. Би нэг инстаграмаар ч юм уу тийм амар олон хүн дагаад идэггүй. Тэг ингээд одоо ингээд эсвэл адилхан ингээ урлаг хийгээ явж байгаа хүмүүс ч юм уу тийм яг ажил хэргийн албатай ч юм тиймэрхүү байдлаар таадаг. Тэнгүүд ингээ зүгээр л хөөрхөн хүмүүсийг таадаг хүмүүсийг жоохон ойлгохдгүй. Эсвэл манай найзлуу ч юм уу зүгээр л амар хөрхөн охин ч юм уу ингээл хам юм гаргасан охин ч юм тийм тагжааг бол би бол ойлгохгүй. Би өөрөө эсвэл тийм болохоор энэ дэ хар юм уу юу мэдэхгүй. Гэхдээ хар юм уу өөртөө итгэлгүй байдал юм уу мэдэхгүй. Гэхдээ тэр надад жоохон юм бодохгүй санагддаг. За окей тийм инфлюенсерүүдийг л дааж болно. Тэр бол окей байж болж байна. Тэнгүүд зүгээр инфлюенсер биш шалтан хүмүүсийг дагаад. Шалтан хүмүүсийг дагаад байвал тэр бол наадмаа бол миний зүгээр л ороод харчиж болох юм дээр яг заавал дагаад байгаа. даалцч малцч юм тий. Зүгээр тэр жоохон санагддаг. За Бекийн red flag юу вэ? Миний эрхчлөөг боогдуулах юм бол хамгийн том red flag нэгдүгürt. Би гарч тэнэн эрэгтэй хүн гадуур явна. Хүссэн үедээ хүссэн цагаараа олон хоногч явж болно. Тэрийг ойлгох хэрэгтэй нэгдүгürt. Гүү бол red flag. Миний одоо эрхчлөөг боогдуулах юм бол миний хувийн орон зайд халдвал болохгүй. Би гараа явж байгаа гэдэг нь өөрөө шууд нэг шалтан эмхтэйтэй найз өхнөөсөө гэрээсээ гараад ингээ уулзаад үнсэлцээ тажууд нэвтэж байгаа гэсэн үг биш. Хөсөлийн охин мохонтой биш. Тийм. За хоёрдугаар нь гэвэл яг хуу амархан юм хөнгөн юугүй хошин шогийн мэдрэмж байвал амар сайн. Хэмэргүй. Тийм хэмэргүй ахаар л амар бүх юм яг нуруу юм хамт ингээ маазардаг байвал гоё. Юм найз шиг байвал гоё. Тэгээд сонирхол өөр байхаар ярих юм олддог юм бэл. Тэгэхээр red flag-ын цаашаа нөө болохгүй байна гэсэн үг. Тэгээ ер нь юм том 3 юм л байгаа. Тэгээд бусд нь бол гайгүй дээ. Тэгээд хоорондоо дасаад учрал болчих зүгээр. За инфлюенсер биш одоо бүх юм ярьсан дөө red flag, green flag-ууд. За хамгийн том green flag ярих уу? Green flag-ууд юу вэ? Энэ залууч за энэ ч хань залуу байна та гэж боддог. Тодорхой байх. Тодорхой байхаа. Эрэгтэй үнэ үү? Тийм. Эрэгтэй хүн тодорхой ахаар та нар амархан уйддээ шүү нэрээ. Үгүй тэгэл тодорхой байжал цаашаа уйдахгүй байх боломжууд зөндөө байгаа шүү дээ. Зүгээр яг эхлээл яг тодорхой л байж хэрэгтэй. Яг юу хүсэж байгаа. What do you want? Гүдээ та нар бол яг амьдрал дээр бол басгүй шүү. Та нар бас жоохон тодорхойгүй эрэгтэй хүн дуртай шүү. Та нар угаасаа яг дотоод хүмүүс ч юм бол эмэгтэй хүн юм. Харин наа чи ингээ бас нэг юмд баригдсан байгаа даа би санагдаад байгаа байхгүй. Эмэгтэй хүн яг иймэрхүү юм тодорхойгүй юм ингээ жоохон зовох дуртай, эсвэл сэтгэл санаагийн юм савлгаатай байлгах дуртай, тийм эрэгтэй хүн дуртай байдаг гэд бас нэг юм юмдаас юм ингээ стереотип болгоод юм ч юм байж бас магадгүй байхгүй. Яг үнэхээр тодорхой хүсдэг эмэгтэй хүмүүс бас байгаа шүү дээ. Тодорхойгүй байсаар одоо ингээ баг бүх харилцаа амар тодорхойгүй болчиход байгаа байхгүй. Яг яах гэдэг нь мэддэхгүй. Улаанбаатар таяар. Тийм. Улс таяар. Тийм ингээд яг цаашаага яг яах гэдэг нь мэддэхгүй. Нэг тийм харилцаанууд ер нь амар лайтай санагддаг ер нь. Тэгээ ингээд тэрнээс болоод одоо хүмүүс ер нь юм харилцаанд орохоос айгаад тэгээд ийм ганцаараа илүү амар байна л да. Нэг талаараа. Ганцаараа байх нь илүү амар санагддаг болчиход байгаа байхгүй юу? Гоё. Гоё. Тодорхой. За green flag гингууд нэг юм ял шиг байгаад байхгүй. Үерхэл хайр чи юм гоё ингээ гоё байх гээд байгаа шүү дээ. Хоёр хүн нийлж хагаад. Тэнгууд ингээд нэг юм сүултээ тэр нэг юм хайрын шорон болоод байгаа байхгүй. Амар хэцүү юм болоод би нэг алах гээд байгаа мó хайшин. Тийм нэг үг өгдөө штэ. Одоо чи бүгж солилцоог бол заяа. Та чи сингл байгаа шүү гэдэг юм үг байдаг. Суугаагүй л бол ер нь үерхэл мөрхөл бол чи нэг зүгээр эрхчлөөтэй сингл л байгаа шүү. Заавал нав эрхч аав чинь чамтай суuna гэсэн үг бас биш гэл. Тиймэрхүү юм явдаг л та. Тэрэн дээр өгж бодож байна. Наад чинь болж байгаа сонир сонсогч байна гэж. Гэхдээ энэ ч надад ч гэсэн бас сонир сонсогдол лсэн. Үерхэл гэдэг үгний тайлбар байсан аахгүй юу? Юу гэсэн чинь үерхэл гэдэг үг нь асуудлыг хамтдаа даван туулах. Гэхдээ тэр асуудал нь ганц бие яхад хийж байгаагүй. Гэдэг тийм тодорхойлт байх. Тэгээ бодонгууд яг тийм ганцаараа байгаад хийж байгаагүй асуудал хүнтэй үерхээр л гараад ирдэг. Хүнтэй үерхээр л тэр асуудлыг гинт даван туулах болол энэ асуудлыг шийдэх болол гинтл ингээл нэг юмны ард гарах болол ингээд байдаг. Тэр жоохон хэцүү. Тэрнээс болоод хүмүүс ерөн сингл байх амар дуртай болоо тань л та. Донтлоос үлдээ баг ёо. Сингл байх та.
Тэгээ түрүүний тэр ярьсан юм болохоор гол зорилго нь бол зүгээр яг үерхэлж болно. Гэхдээ нэгнийхээ эрх чөлөөнд алдахгүй байх хэрэгтэй л гэсэн үг байхгүй юу? Тийм би. Сингл байхдаа жаргалтай байсан шүү дээ. Тэгээ хостоо болоо жаргалтай байх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь би гэлтгэр зовоод байхгүй шоронд оруулсан юм шиг нэгээ. Тэгэхгүй ингээд хоёр сингл хүн нийлснээ улам жаргалтай болох байсан чинь ингээд зовоод байх юм бол баг үерхэд хэрэггүй зүгээр шууд уртхан салаад явсан дээрэл сингл байсан дээрэл. Ер нь шууд амьдраад үзсэн амар зөв сонголт шиг санагддаг. Ер нь шууд ихний өдрөөсөө баг. Гэхдээ тий ер нь хамтран амьдрал тий ер нь би биенийдээ ер нь ядч хонж моноол тэгэл явжсэн амар санагдчих тий тэр чи ойлгогдчих тий болохгүй л яах вэ тэгэл ив найрамдалтай бас гоё салж болно шүү дээ токсик гэхгүй тэгж л бодчих. Манай хоёр найз ингээд үерхэж эхлээд 1 сар болоо шууд яг нэг гэрт орж исэн аахгүй юу? Энэ тэгсэн дэрий. Тэгээд 1 сарын дараа салж исэн. Шууд салсан байхгүй. Тэгээд хүмүүс ойлгочихж байгаа ярихтай болохоор та хоёр арай л яарсан юм аа гингүүд миний харсан өнцгөр болохоор бараг шууд ингээд нэнийга алдааг нь болоод харсан нь амар ээжтэй л гэж 2 жил үргэсний амьдснаас сар болоо сарч үлзээ л өстэй. Тэгээд тийм болохоор тэр шууд нэг гэрт орсноороо ер нь яг хин хэнийг яг яаж амьдрдаг, ямар амьдралын маягтай, яаж хүүгийн зан гаргадаг бүх юм шууд ингээд харчиж байгаа байхгүй. Тэгэл тааш тохирохгүй гэдгийг мэдснэ ингээд хоёр тишээ болж исэн. Тэгээд ер нь цаг алдахгүй байвал бас одоо бас зүгээр тэр нөх хосуудын юм шампань үед дуусна гэж байт юм л шүү дээ. Honeymoon stage нь дуусаад тэгээд яг жинхэнэ за одоо юу байна өгшөө гингут тэрэн дээрээ таарж тохироод би нэг яг твчжүүл цаашаа явна. Гүү бол тэгээд ударлаа хоёлоо болио гэдэг. Таарч нэг юм байдгүй. Өмнө нь хизээч твчдэггүй байсан заяа. Гэхдээ одоо ингээ бодохоор энэ минь чихэнчтэй гэж боддог. Одоо өмнө нь жишээ нь ингээ би эмхтэн өмнө хизээч унгасын твчгүй гэж боддог байсан. Одоо бол монгосганчтэй хөөрхий гэж боддог жишээ. Тийм юм байсан. Тэгж өөрчлөгдсөн бодлоод байдаг таарч. байгаа л та. Минийх бол хөл заяа. Юу юм бэ? Эмхтөний хөл. Өмнө бол ингээл би эмхтөний хөлийг хараад ааглыг бол гоё хөл мүл гээл ингэдэг байсан байхгүй. Одоо бол ингээд хүний л хөл гэж боддог. Хүний л хөл гэж алхаж л байл. Одоо олигтойгон л сарвуутай алхаж л байл. Хүний хөлдөө гэж боддог болсон. Тэр бол өөрчлөгдсөн. Гоё те. Нас тогтож байгаагийн шинжтэй гэдэг. Тэг тийм байна. Ийм хөөхөн охин гээ байгаа штэ нэг юм. Бас тэр бас биш байсан билээ л гэж ойлгосон штэ сүүлдээ. Ийм хөөхөн охин яг уу байна тий. Хөөхөн охиныг одоо баг жил хараа үйдчих юм шүү. Тэгээ онгуут тэр нэг юм сэтгэл нь байгаа штэ хөөхөн ч бай муухайч бай тэр нь одоо насан турш дүргэлжлэх юм шүү. Тэгэл тэр хөөхөн муухайгийн асуудлыг баг хойш нь тавьж байгаа тийм байгаа байдал нь илүү татдаг болсон. Тий одоо хандлага ч юм уу тий. Тэр нь л гоё болоо. Тийж таарсан шүү дээ. За манай хоёр эмэгтэй байна. Минийх бол яг нөгөө хүндээ яг хэр сайн байгаагаас хамаарах юм шиг санагдсан. Би одоо ингээд зарим юмнуудыг ингээд бас ингээд харж чаддгүй юм юмнууд байгаа штэ. Тэнгүүд хүнд яг ийм сайн болоод сэтгэлтэй болчоор тэр юмнууд ерөөсө харагдгаа болждөг юм бэл. Тэрнээс биш яг та яддаг шиг ийм жишээ бол яг шууд харагдахгүй л нэмэгдээд байгаа болов гэж. Хөлийн уруу байна. Хардгүйсэн хардаг болоод байгаа гэдэг. Тий, ерөөсөө ингээд боддгоо байсан юмнуудаа боддог болоод би ийм юм харж чаддаг юм байна гэдэг шууд ингээд ойлгодог болоод байгаа гэж бас. Тэрнээс биш яг үнэхээр хайртай болчих юм бол нэр үнэхээр агли хөлийн уруутай байсан ч хайрлах юм билий. Тий. Яг хайртай юу, хайргүй юу л гэдэг л тийм л сонголттой юм бэл. За дээд тэгж өөрчлөгдсөн бодол байна уу? Нэг бодол байхгүй. Зүгээр яг нэг хамгийн чухал юм болохоор миний хувьд яг намайг яаж treat хийж ийн гэдэг нь л амар чухал. Нэг амар үнцэнтэй гэдгийг над мэдрүүлдэг хүн л хамгийн чухал. Тэрнээс тэр хүн тэгж мэдрүүлж илээвэл тэр хүн магадгүй ингээд амар токс гэсэн чи би төвчээд байгаа. Тийм нэгсэн тийм. Энэ хүн надад хайртай юм байна. Энэ хүн намайг ингээд ийм байна гэдэг тэр мэдрэмжийг авах гоё. Green, strawberry, plum, grapefruit, peach. Enjoy the tasty life. 5 fruity flavors of Jinro. The world's best-selling spirit, Jinro. За cheers guys. Та бүхнийг өнөөдөр Jinro-гаар дайлж байна. Тэгээд өнөөдрийн онцлог бүтээгдэхүүн бол манай Jinro-гийн лимон тэгээд ер нь дэлгүүрүүдэд одоо зарагдаад эхэлсэн байгаа. Сайхан дөнгөж гаргасан. Тэгээд Jinro би хондгоны үхлэх гэдэг хамшиг тань рууж яваач. Jinro-тойгоо хамт нэлээд хэдэн дугаар хийж байна. Тэгээд Jinro орж ирснээс хойш манай дугаарууд бас улам баялаг.
гоё болж байгаа. Одоо солонгос кино үзэхээр Жинрог хайгаад идэг болсон мэл. Сөөж онгод нь ямар сөөж вэ гэж харж байгаа. Тэгээ дэлгүүрлөө бүгдээ ороод сөөжний шилнүүд бол бүгдээ ерөнхийдөө адилхан байгаа. Тэгээд Жинро гэдэг энэ бичгээ бүгдээ харахад болно. Тэгээд дэлхийн номер 1 сөөжөө Солонгос улсын одоо 100 гаруй жилийн түүхтэй Жинро Хайт гэдэг компани бүтээгдэхүүн байгаа. Тэгээд эдний компани бүтээгдэхүүнүүд нь одоо Terra байна, Kelly байна. Тэгээд хамгийн сайн мэдэх нь одоо Хайт гэдэг байсан тий Хайт Pip маань байгаа. Тэгээд Жинро сөөжөө маань сүүлийн жилүүдэд Монгол улсад орж ирээд бид бүхний эзэний танил болсон байна. Тэгээд сөөжөөний нэг гоё юм чи нөгөө хоол идэж явахдаа уух хэвээр гоё тоглоом тоглож явахдаа уух хэвээр тий. Тэгээд ийм энгийн үеүүддээ сайхан ингээ зүгээр ийм хөвгчлөлтэй уух хэвээр гэдэг соёлыг бас төгөж байгаа нэг гоё байдаг. Манай уух калчерт бас нэг дэвшил баг авчираад байгаа юм уу тий. Тэгэхээр тэр утгаараа бүгдээ Жинро сөөжөөгаа сайхан өргөн дийлгэр ашиглацгаарай. Тэгээд Жинрогийн усыг бол мэдээж маш тунгалаг усаар хийдэг. Агарын чанар маш сайтай газраас бүтээгдэхүүн одоо үндсэн орцуудаа жишээ нь авдаг гэх мэтчлэн тий PM-ийнхаа орцнуудыг авдаг гэх мэтчлэн давуу талууд маш их байдаг. Тэгэхээр бүгдээ дэлгүүрлөө ороод CU, GS тий бүх дэлгүүрүүдэд мэдээж байгаа Жинро гэдэг бичгээ харах нь чухал. Тэгээд Жинро өнөөдрийн онцолж байгаа нь бол олон жимсдүүд байгаа. Ер нь бол амт байхгүй. Зүр нь дангаар нь нүстэй авахд бол хамгийн тааламжтай санагдаж байна. Ялангуяа юм зооны сайн халуун өдрүүдэд тий. Тэгээд Жинрогийнхаа баярлаа. Тэгээд бүгдээрээ тоглоомнуудаа өргөжлүүлцгээе Жинротой хамт. За одоо яг хатуу тоглоно шүү заяа. Одоо яг энүүгээрээ бүгдээрээ яг уух юм бол энүүгээрээ шотлно шүү заяа. За ах уу. Энэ картыг дуусгах юм. Чи угаасаа нэг 2 раунд л явах юм шиг. За миний хоорондоо хамгийн залхуу өөдөртэй хүнийг шалгаруулж уулгах гэсэн байна. Та нарыг яаж мэдгийг. Би одоо та нарыг яаж мэдэх. За би өөрийгөө шалгаруулаад таагаар одоо надаас залуу хүмүүс амар итгэвтэй л байгаа байлгүй. Би өөрөөр яач дүү. Өөрийгөө шалгаруулаад. Уумараас За тэгвэл англиун. Тэгээд. За. Энэ юу юм бэ? Grapefruit. Grape. Гэртээ та ганцаараа ингээ бэлддэг үү? Маргааш подкасттай. Ингээ энэ ганцаараа бэлдэж бэлдээ. Бичлэг үтсэн. Бичлэг үтсэн бэ. За англиуных. Хамгийн сүүлд ирсэн чата тачаатсан хоолоогоор уншиж үг. За уншиж үг. 2 удаа уу. За унш. Сколоо. Юу хийж ийн гэдэг. Ингээ зүгээр чата ихлээд нэг хараад байгаа. Фаны сонсогдохоор юм байвал хамгийн сүүлийн За. хамгийн сүүлийн чат нь юм. За. Яаж тачаахгүй. Эхэндээ. За би зоосорг наатаа. Эхэндээ хүүсийг нэлээ бодлоо гэж. Эхэндээ хүүсийг нэлээд бодлоо. Супер эргэтэй болоогоо. Яаж тачаад юм бэ? Үгүй ингэж тачааддаг байж болно штэ би. Болно штэ чамаас ингэж. Хүүсийг нэлээд бодлоо. Оо, юу хийгээд байгаа юм бэ юу? Ёстой муухай тачаадлаа гэсэн. За. Муухай тачаадаг гэж юм. За бэх яах. Хамгийн баг секс хийдэг хүнээ шалгаруулж уулах гэнэ. За. Хин нэрийг нэл. Өөрийгөө л тав. Тий. Зүүн ах хоёр үрсэлтэн зэрэг. Та хоёр яасан хамгийн их юм. Бид аягүй. Йоо. За хин бэ та хоёр ёо. Амар. Хүү хайраа. Хайп дээрээс ирлүү гэдгээ та хоёр яаж мэдсэн. За бэг гэдэг дээр. Яах юм бүгдээрээ би хийдгүй. Тэгээд юу юм олон жилийн дунджаа шалгаруулах юм шүү. Тэгээд 7 хоногт сардсгүй бол хэдэн удаа хийдгээ. За жидэг хин гэдгээ бодож байгаа гэдэг өөрөө гэж юм тий. Тий. За тэгвэл бэг гэж бодож байгаа гараа өрг гэж байна штэ. Би бүү ах ял гэж бодож байна. За англиун гэж бодож байгаа гараа өрг. Гэтэ яг эмгтэй хүмүүс ээж магадгүй өөрхий. Хөөр. Тэмээ. За 8 гэж бодож байгаа гараа өрг. Тийш тий. Зүг. За 9 гэж бодож байгаа гараа өрг. Нэг хин ч юм. Тэгэл хоёр эмгтэйгээл ёо тий. Тэрний. За тэгээ англиун гэж бодож байгаа гараа өрг. За англиун. Ингээл тий. Тэгэл ууч яа. Уух л юу л. Ууштай. Шалгаруулаад дуулна гэж байна штэ. Би ингээд хүний асуултанд уугаар болж байна. Ямар шудраг юмсан энэ. За болно. За. Санийх шүү. Санийх шиг. За ямар бодон модгаш чийч нэ төв. За тийм ээ. За ийтих. Нэг шин хоёр хүн өөр хүнтэй сексэж байсан хүмүүс ууг юм. За яриадсан мэт тав ууч. Яасан гэдэлээ та.
За уух юм уу? Гүү. Аа. Арайч тийм амар биш ээ. За. Нэг шөнийн дотор 2 нэг өдөрт 2. Уухгүй. За уух юм байхгүй. За. Байхгүй. За авцгаарай. Дараагийн раунд. За секси үеэр жүжиглэж байгаад баригдаж байсан уу гинэ. Байгаагүй гişнээс. Баригдаж байгаагүй. Жүжиглэж байгаагүй, баригдаж байгаагүй. Хоёулаа. Жүжиглэн гэхээр одоо яаж жүжиглэн гэсэн үг вэ? Оо ээ станер. 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 Байгаагүй. За. За эхлэн. Орондоо хамгийн галзуу хүнийг шалгаруулж уулга гинэ. За нэр үний хэлээ. Хэлээчтэй. Юу хэлээчтэй гэж. Тэгээ санал хурааштай чи тэгээд. Юу вэ? Ягараа санал ураад энэ. За мэдхгүй. Ши хин гэдгийг чи сонгоод тэгээд бид нар түрүүний ашиг гараа өргөөд тэгээ хамгийн олон санал авсан нуух байхгүй. За Виктор гараа би гараа өрлөө. Чи гараа өргөж чинь 2. Би 3. За. Тэгээ би одоо уух юм. Тэг юм. Ямар амир. Секси үеэр хөдлийн хуруу амандаа хийж үнсэж доллоож байсан хүн бүхэн уу гинэ. Биш ээ. Ингэж явж хөө заас арай ч өөрөө амруугаа хийхээс хашиг амруу хийн штэ. 4 ярьцмаар тий. 44 ярьсан. Ямар амир. Ийм том юм. Чи 44 үсдэг юм. Харин тий. Гиснэ уучихгүй тий. Ийх болтгой гэдэг. За хинэх бэкх. Энэ зөвхөн хөөрхөн асуулт байна. Хамгийн архичнаа сонгож уулах гэдэг. Надад бол ийм санал байна. Зүр чивс. За бүгдэрэж ирсэн. Нэгээд хийлээд яах. Хоногт бат нэг ууж байгаа штэ. Тим асуулт байсан юм уу тий? Тийм биш. Чи хөөрхөн. За 2 үлдлээ. Манай 241 нэг авч. 2 боллоо. Энд гэж Битэр долгоо боллоо. Энд түрүүн байлуу. би сая нэг дотроо бодсон юм. За энэ ходод. За энэ нөгөө хин нэгэнтэй секси чи таг алга болж байсан хүмүүс уу гэсэн. Тэгээд энэ дэр бэк уусан штэ. Ямар тэр гэсэн. Ганцаархнаа хариулах болчихгүй. Тэрийг заавал сануулах шаардлага байна. Тэр Бэк уусан гэдэг. Би дахин сануулсан. Би тэгхвэсэн шүү дээ тий. Нэг хүн хариулсандаа нэрийг нийлээд яг бэк. За бэк асуулт байна. Бүх тоглогч нууж явдаг сексийн гаж хүслээ хийл. Бүгд уучих уу? Хэлэхгүй байсан тэгээд уу. За бүгд уучтөө тгүүлэн дээр. Хэлмээрээ омоо та нар. Би ууган сая бүр амар хэлээ гэж бодож байсан. Хэлчих юм шүү тэгээд Уучтөө. за тий сайхан тий. Манайха яг тийш. Манай Ямар подкаст амар ууж муугаа юу болоод байгаа бэ? манай подкаст чинь ингээд алхамаар хүндэрж байгаа маа бас яг тий. Шууд тэгж хүндрэхгүй байна тий. Одоо нөгөө камер унтарсны дараа гээд бас нэг юм хэсэг тий. Подкаст явдаг. За энэ хөзрийг би тэгтээ ерөөсөө рекламад байгаа шүү. Зүгээр би хайж агаад ер нь яг иймэрхүү асуултаа хөзөр байна уу гэд нөгөө подкастыгаа бас дэмжиж бодож байна. Муужгаа мүүд гэд подкаст байдаг. Тэрний гаргаж байгаа хөзөр байсан шүү. Тэрийг бүгдээрээ бүхэн өргөний эсрэг талын New World гэд лаунжийн текен дээр нь зарч хэлээ шүү. Тийм сурчлагаа чи. Юу Тэгтээ угаасаа хэлсэнгүү гэсэн. Наг тэгж хэлсэн хэлээг угаасаа сайн заргаж байгаа хөө. Энэ бичлэг болоод үлдчих болохоор дахин сонсч болно. Сайн заргаж байгаа хөө энэ дэр. Тэгээ дотны найзуудтайгаа яг юм жоохон дотны хүмүүстэйгээ тоглол санаа зовх юмгүйгээр хэлж мэлээд. Эсвэл яг тотносох гээд байвал те. Хүмүүс хагалах тоглоом юм байна л да ер нь. Яг тотносох гээд. Эсвэл нэг юм жоохтой хүмүүстэйгээ тоглох юм. Тийм. Тэгэхээр болохгүй юм уу ямар хэцүү юм те. Мэдгүй. Тэгээ Тоглолцлоо гэж жоохтой хүнтэйгээ тоглож ийснаа нэг шөнийн зэрэг 2 хүнтэй энэ шууд уучи энэ гэж нөгөө хүн нь шууд айн үздэй гэх юм бол тийм шүү дээ. За одоо шүү дээ та нар шүү дээ яг жинхнээсээ хариул заяа. Одоо яг ямар эрэгтэй эмэгтэй хүн хайж байна. Ингээд дүрсэл заяа. Бүр ингээд царайг нь дүрслээ, сэтгэлийн дүрслээ. Юу Яг- наа чи муухай юм шүү дээ. Зүгээр шүү дээ. Царай мэрэг дүрслэхгүй. Дүрсэл. Юу хүсэж байгаа дүрслэе. За юу хүсэж байгаа дүрсэл. Ямар царайтай, ямар хуу залуу одоо хүсэж байна. Ямар охин хүсэж байна. Ямар залуу хүсэж байна. Зочд маань Тийм зочлоосаа. хариулъя. Эйт яваа төхөө төрүүлээд. Мэдгүй ш. Сахалтай. Тааварлашгүй. Гэтэ тэр чинь нэг амар тийм баригдах юм байдаг юм билээ зүгээр. Тийм хүн чинь зүгээр цөмшглээд ороод ирд юм билээ. За хэд орчим насны, ямар хуу карьертай, ямар ажил хийдэг. Надаас бараг ахвасан дээр хаа. Аа. Дөрөв ах. Ой. Шууд ивэлэх гээд. Аа. Зүгээр амар ойлгодог. Тэгээд нэг тийм Аим халамжтай юм шүү дээ. зөв тэгээд нэг тийм түргэн аашгүй. Амар зөөлхөн тийм хүн байх хэрэгтэй хаа. Тэгээд ингээд хэлдэг хүн байх хэрэгтэй юм байна. Тийм л хүн байх байх гэж Ер нь чи царайлаг хүн сонирхдгоо. магадгүй. Гэтэ одоо бол нэг тийм амар царай марай бол биш хаа. А цэвэрч тэгээд тийм амар гоё зөөлхөн
Тэгээ надаас ах хүн ч угаасаа надаас ахын ч угаасаа хангалттай өөрийгөө аваа явцсан маа шүү дээ. Тийм байх хэрэгтэй. Тэгээ нүг амьдралтай нэг тийм нүмер нөлөг амар чухал юм шиг санагдаад байна. Эрэгтэй хүний нүмер нөлөг гэх юм. Яг ингээд тэр байгаа болохоор за гэд ингээд тайвширчдаг шүү. Тэр байгаа болохоор ингээд бүх юмаа яриад ингээд тайвширчдаг юм. Өдрөө ингээд ажил дээр ч юм уу тий одоо ингээд дуулж малаад явах ч юм стресс зөнд байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээр ингээд тэр байгаа болохоор тэрэнд нэр ингээд хэлжүүл би тайвширчиндаа гэдэг юм уу. Тийм итгэл төрүүлэхүйц тийм хүн байх хэрэгтэй. Тэрнээс давхраа мохроо нарийн ширвэ ярихгүй давхраатай давхраагүй хөмсөс сайтаагүй юм уу хамар тэгш юм өрөө ярихгүй тийм. Тэр хамаагүй хаа. За Бики одоо хүсэж байгаа эмэгтэй хүн ямар хүн өсөж байна одоогоор? Тийм харахгүй шаардсан ш тэгэл. Гой би бол жоохон онгордоо охин дуртай тийм ихэнхдээ яг хуу 60 40 70 30 харьцаатай ч юм уу том нүдтэй охтууд гой хөөхөн мейнстрим те бүх хүмүүс хүсдэг сайхан. Гэхдээ би бол онгор нүдтэй охин зохтууд дуртай. Тэгээд нэг юм том мөн бүхс бол надад нэг хамаагүй би жижигхэн мөнтэй охин дуртай яг үүндээ. Амар том мөнтэй охинд яг үүндээ бас дургу. Sorry яг body shame хийгээгүй шүү нэрнгээсээ. Бүх охтууд хөөхөн, бүх охтууд гоё. Гэхдээ миний тест бол тиймэрхүү. Тэгээд хамтдаа нэг юм хийж болохоор хүн сонирхож байгаа хөөхгүй. Яг хоо юм хийж болдог юмнуудын төрөл байна те. Хосууд нэг бөөндөө хийдэг нийтлэг юм байгаа. Тэрнээс гадна надад бас өөр ингэсэн хийдэг юм байгаа. Тэрийг хамт хийж чаддаг. Эсвэл хамт хийж туршиж үздэг тийм охин байл зүгээр. Ер нь бол. Тэгээ бусд нь ч тэгээ бууз хоошор болсон даа хэрэгтэй. Тиймэрхүү. За англиун ямар залуу одоор сонирхож байна? Би болохоор яг ер нь амар амархан уйдчдаг байхгүй юу? Ер нь нэлээд эхлээд ингээд амар нөгөө нэг сэтгэл мэдрэмж амар өндөртэй эхэлчихэд тэр мэдрэмж маань айгүй хурдан унцдаг болохоор ер нь сонирхолтой хүн сонирхож байгаа гэх юм уу? Байнгын сонирхолтой байдаг жоохон. Яг дандаа тэгээд байх бас хэцүүлтэй. Тэгтээ зүгээр намайг тийм сонирхолтой байлгаж чадах хүн гэх юм уу? Одоо сая хэлж штэ ингээ өмнө нэг хүнтэй харьцсан чинь зүгээр гэртээ хэвтээд байсан. Тэр надад ингээ тэнэг санагцсан учраас би болсон гэдэг чинь штэ. Тэгээд тэнгууд нэм хийдэг юмтай, хоббитой ингээд ийм тийм тэгээд ийм сонирхолтой гэдгийг одоо юу гэмэр чимдээ би яг ийм тийм гэж бол хэлж чадахгүй заяа. Гэтэ ингээд би сая ингээд хэлсэн штэ. Хүн ингээд илүү их дурсамж бүтээсэн хүнээ дараа нь ингэж амар их сандын бэлээ гэж хэлсэн шүү дээ. Тэрнтэй адилхан яг ийм гоё шин содон юмнууд хийдэг ч юм уу, ийм гоё олон дурсамж бүтээдэг тийм хүнтэй, дурсамжийг бүтээлцэх тийм хүнийг хайж байгаа. Тэгээ мэдээж гадаад төрх нь бол ийм харахад эвтэйхэн царайтай байх хэрэгтэй. Ингээ хараад амар царайтай байх хэрэгтэй. Зарим хүнийг бас яг ийм хараад амаргүй царай. Үгүй яг ийм удаан бас тогтож харж чаддгүй царай гэж байдаг байхгүй. Ингээ царайраа ингээ удаан харахаар ингээ шууд нүд далчдаг тийм царай гэж бас байд юм аа яг уучлаарай. Гэхдээ ийм гоё удаан хараад амар царайтай хүн байх хэрэгтэй. Яг өөрийгөө би бас нэг тийм амар өндөр гэж хэлэхгүй л те. Тэгтээ надаас өндөр байвал зүгээр. Тэгээ өндөр англиун бол өндөр шүү. Тэгээд ер нь нэг тийм их сонирхолтой хүн дадал явдалтай амьдрмаар байна. Одоо 20 хэд насаа тэгж өнгөрөмөр байна. Дараа нь ээж олчоод ч юм уу харамсахгүйгээр яг хийж үзэх бүх юмаа ингээд яг энэ насан дээр хийж үзмээр байгаа учраас тийм хүн хайж байгаа. За cheers. За тэр хүнийхэн төлөө cheers. Тэр хүмүүсийн сайхан удахгүй манифест хийгдээд гараад ирэх байхаа. Тэгээ бүгд нь амжилт хүсье хэлхээс өмнө хацаач. За. Хэлэхгүй зүгээр оо гэдээсэн. За бэлгээ өх үү? Та өөрөө хэлээч. За. Би бол одоо эмгтээл хүн байвал яах вэ? Одоо ямар ч үгэнд дуусчээ. Одоо ямар ч босго байхаа болсон энэ өндөрлөөс харахад. Би үгнийг сонирхлын хэлчмээр л энэ те манайхан. За манай Жинрогийн хүүтнээ барьдаг ийм өвөр чамд бас өгж байгаа шүү. Жинрогийн дотроо ингээ хүүтнээ барьдаг ийм цүнхийг бэлгэлж байгаа. Тэгэхээр зуны халуун цаг ирсэн байна гоё эндээ пимива хийгээд сөөж өмөжгөө гоё хийгээд дотор нь мөс хийгээд хамтдаа бүгдээ явцгаар айл зуглаа. Тийм. Яг аваад явах бол үнэхээр тохиромжтой цүнх байлээ. Юу ийж байгаа юм бэ? Нүүр улаагаад ингээ энэ цэрэг хүн намайг ингээ ичээд улаасан гэж хэлээд байгаа хүмүүс энэ болвол алкохолны харшил байгаа шүү манайхан. За мөн Comloud brand-аас мань ингээд та бүхэндээ гарын бэлгээх өгч байна гэж. Окей. Comloud-ийнхандаа маш их баярлалаа. Мөн Жиндрогийнхандаа баярлалаа. Маш хайртай. Ингээ угааж ирсэн юм.
За та бүхэндээ дахин сануулхад та бүхэн Камлаа Lab гэмэн болон мөн одоо өөртөө ойрхон салбаруудаас бүтээгдэхүүнүүдэд холдоо аваарай. Дээрс нь Genro бүтээгдэхүүн, Genro-гийн сүүжүүнүүдэд олон жимстэй сүүжүүнүүдэд бүдрээ угаарай. Бүр маст санал болгох юм бол энэ Genro-гийн Lemon байх шүү. Бүр үнэхээр гоё амттай юм байна. Тэгээд дараагийн дугаар дахин уулзцгаая. Хэсэг хугацаанд битээр амрах болон наадмаар амраад, за тэгээд наадмаар орж ирээ жоохон ажиллаад битээр амраад тэгж жагаад дараагийн хамтран ажиллагч нартайгаа бит өхөн дараагийн 5 дугаараа эхлээд season 5 битээр 8 сартаа дуусах баха гэж бодож чинь. Тэгээд тэр хүртэл бүгдээрээ сайхан гадуур дотор зугаалаад зундаа 7 сартаа сайхан болцоод эргээд бүгдээрээ 8 сард уулзцгаая. Тэгээд өнгөрсөн дугаард орсон бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзцгаая. Гэнг шит. Наад сайхан боллоо. За